За бүгдээрэнд минь орой минь төргийа. За өнөөдөр мөгийн маань орох гэж байгаа. Тэгээд группийнхаа уулзалтанд мөгийнхаа талаар орох гэж байгаа талаар тавьж танилцуулга гаргасан байгаа. Бас нэг бичлэгийг тавьсан байгаа. Манайхан одоо бичлэгийг нь үзсэн байгаа. Тэгээд өнөөдрийнхөө уулзалтыг эхлүүлээд мөгийн өөрийнхөө талаар бас нэг жоохон дэлгэрүүлээд танилцуулаад хэдүүлээ уулзалтыг эхлүүлье. Бидний урилгыг хүлээж авсан мөгөдөө баярлалаа. За танд бас баярлалаа гэж. Намайг л мөги гэдэг. Би одоо Forex арилжаа хийгээд яг бүтэн 2 жил болж байна. Яг судалж эхлээд яг үндсэн цагаа зарцуулаад 2 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд өөрийнхөө лайв дансыг арилжаа хийдэг байсан. Эхлээд одоо сүүлд бол нэг FTMO гэдэг prop trading компани одоо мөгийг арилжаад хийдэг болсон байгаа. Тэгээд яг адилхан ээжнэр яг анх Forex сурж байхад манай хүүхэд нэг ойч хүрээгүй байсан. Тэгэл яг л тэр үеэс сурж эхлээл гэжсэн болохоор адилхан ээжүүд трейд хийж байгаа хүмүүс болохоор ярилцах зөвлөлтөх юмуд зөндөө гарч ирэх гэж бодож байна. Тийм маш их. Өнөөдөр уулзсан манай миний баг шижрээ хостинг бас угаан бас хостинг манайхнаас асуух зүйлүүд чамаас их байгаа хаа. Сонирхолтой бичлэг чинь хийсэн. Тэгээд аягүй сонирхолтой энэ богино хугацаанд бас аягүйсан амжилттай хичээ хийж байгаа юм билээ. Чиний арга туршлага эдгээрсийг хуваалцах боломж өгсөндөө баяртай байна. За баярлалаа. Тэгэд асуугаад би л чөлөөтэй асуусан бүхэнд тэгээд өөрийнхөө туршлагаас ярихад бол бэлэн байна. За Юундэр одоо энэ юунд чи болохоор яг тодорхой одоо Forex-ийг миний хувьд болохоор зүгээр манай хүмүүс Forex хамгийн анх хийж ихэд $500 аккаунт нэгээд фиш нэгээд орж гараад үлжсэн. Яг хэцүү шиг санагдаад өөрөө ч бас өчрөн бахан орж гарч байгаа. Тэгээд өсөр орсон болохоор хийж яагаад сонирхоогүй. Гэхдээ одоо зүгээр яг үндэл чамаас хараад хийж олон хувьцаа гэж айгүй олон хувьцаанд сонголт хийгээд тийш татаараа хийдэг. Тодорхой нэг хэдийн юм дээр ингээд төвлөрчих юм бол Forex дээр яг тэрнийхээ хөдөлгөөнийг хараад ингээд хийгээд зүгээр чи санагдлаа л та. Яг танаас яасан чинь бол хамгийн чухал. Би бас анх хувьцааг их сонирхдаг байсан. Тэгээд YouTube-ээс янз бүрийн хичээл үзээд хувьцаа их сонирхдаг, хувьцааны данс хийсэн. Анхандаа бүр хувьцаад л арилжах дуртай байсан. Тэгээд яг санаандгүй байдлаар нэг сургалтын суусан чинь одоо мөнхчингээ залуу байдаг. Тэрнээс сургалтын суусан чинь өөрөө Forex-ийн сургалт байсан. Тэгээд тэрнээс хойш ерөөхдөө Forex-ийг бас сонирхоод Forex-ийн яг нэг давуу тал нь гэвэл нэг тийм олон хувьцаанд дундаас алийг нь арилжах гэдэг хайгаад ах юм байхгүй. Яг л үндсэн пэрүүд байдаг, өгөөл индексүүд байдаг. Яг алийг нь арилжмаар сонгоод миний хувьд болохоор үндсэн арилжаа гэдэг 5 юм байгаа. Энэ болохоор бүгдөө US 30, US 100, S&P 500 гэдэг 3 индекс. Үүндээ нэмээд alt тэгээ биткойн гэсэн яг энэ 5 үндсэн зүйлийг л арилжаа хийдэг. Тийм болохоор нэг олон ингээд юм хараад байхгүй. Нэг юм ингээд удаан хугацаанд дагаад арилжаа хийхээр илүү нэг тийм илүү цагийг өнгөрөөгөл зөвхөн тэрийнхээ чартыг хараад ингээд хахаар тийм илүү тэр зөвхөн тэгээ арилжтаа жоохон мэрэгшин гэсэн үг юм уу? Тийм болдог бас давуу талтай санагдсан. Тийм учиртай юм байна л да. Харин би бас тэгж бодлоо. US 30, US 100 нөгөө 5 3 дахь нь юу гэсэн бэ? S&P 500, US 500 SPY индекс. SPY индекс тийм. За бид нар болохоор чинь юм дээр чи SPY бас хобби бол орох дуртай. Одоо яг блучиг Tesla гэж ярьдаг. Тэгээд манайхнаас одоо асуух асуултууд гарч ирэх байх. Илүү одоо миний хувьд болохоор чинь ер нь жоохон хамгийн анх одоо хөрөнгө оруулагч position trade маягаар хийж байгаа swing хийгээл тэгэл одоо day trade богино хугацаа бас нэг зарим суралцаал явж байгаа option хийж үзэл. Тэгээд яг энэ Forex тал дээр болохоор анх тийш $500 орж байгаа гараа явцсан болохоор
бас сайн ойлголт байхгүй. Одоо манай эмэгтэйчүүдээс бодвол одоо энэ форекс хийдэг бас зарим хүмүүс байдгийн шижрээ гэж үгсэн нэг санахыг. Тэгээ одоо энэ форекс хийх ажиллагааны онцлог тэгээ бас нэг давуу сул талуудын талаар ярилцаад урцгаая гэж боддог. Тийм би бас энэ группийг хараад ингээд ажиллаж байхад ихэнх нэг хувьцаа арилждаг, үгүй бол опшн арилждаг ээжүүд их байх шиг байсан. Тэгээд яг нь форексийн давуу талууд гэвэл саяны хэлснээр одоо арилжих үндсэн пэрүүд маш цөөх юмуд байгаа. Тийм болохоор яг өөрөө тэн дээрээ төвлөрөөд нэг пэрэд байгаа ч юм уу, индексэд байгаа тэгээ арилжаа хийгээд байх нь боломжтой байдаг. Бас нөгөө leverage гэж юм байдаг. Та бага мөнгө оруулаад leverage ашиглаад одоо өндөр хэмжээний арилжаа хийх боломжтой гэсэн. Жишээ нь $1000 байгаад 100-ийн харьцан leverage аккаунттай байх юм бол тэрнээсээ одоо $1000 гэдэг чинь 10,000 100,000 гэсэн үг юм байна те. 100,000 хэмжээний арилжаа хийх боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд leverage-ийн бас давуу талыг ашиглаад эрсдэлтэй. Гэхдээ бас энэ чинь нэг талаараа боломж. Тийм болохоор тэр боломжийг ашиглаад арилжаа хийхэд анх ерөнхийдөө эхэлж байгаа хүмүүс нэг тийм амар их мөнгөөр чинь ашиг тодорхой хэмжээний ашиг болохын тулд тийм ээ их амар их мөнгөөр одоо өөртөө хөрөнгө оруулалт хийгээл дасаа нэгээд авах шаардлагагүй. Яг нь leverage-ийн боломжийг ашиглаж болно гэсэн үг. Хувьцаанд болохоор яг тийм яг энд нэг тийм after leverage өгдөг юм бол байхгүй юм лээ тий. Тийм яг нь option тий optional leverage гэж байна шүү дээ. Ерөнхийдөө жоохон тэрнтэй төстэй тийм forex. Тэгээд яг forex-ийн нэг юм болохоор options ялгаатай option гэдэг чинь бид нар өөрийнхөө оруулсан байгаа 100% одоо оруулсан байгаа capital автаж болдог тий. Forex болохоор тэгтгүй ерөнхийдөө бол нэг minus ордог байхгүй. Тэгээд тэрнгээрээ жоохон forex айгу эрсдэл нь өндөр. Гэтэ яг саяны энэ хүний хэлгээр дотроо leverage нь олон янз option-ыг бол илүү leverage олгодог. Тэрнгээрээ бас айгу давуу талтай байд юм бэлээ. Би forex-аас арилжиж үзэх. Тэгэхээр тийм features forward одоо forward гэж forward to forward гоё. Тэгээд яг юугаар нь ярихаар features-тэй ерөөдөө төстэй гэхдээ forex нөгөө нэг exchange-н дээр явагддаг. Ингээд жоохон өөр юм байлээ. Би бичлэгч үзээд нэг юм сонсчоосаа юм сургалтанд явна. Тэгээд бөөнөр тэндээс сураад зэрмгээр аяг trade хийдэг юм шиг байна. Тэгээд бичлэгч бүтэн үзчихсэн. Тэгээд тэгж ойлгосон байхгүй юу? Тэр талаараа яг яаж сурсан талаар. За. Анх болохоор би ер нь аягүй битаа сурдаг гэсэн. Тэгээд анх нөгөө forex ерөнхийдөө яг сонирхож эхлэхээс өмнө анх ингээд нөхрөөсөө ингээд ийм байдаг юм байна гэж би ер нь мэддэггүй байсан л да. Хувьцаа яг сонсч байсан болохоос ш. За миний хийх ёстой юм биш одоо ингээд тийм өөр мундаг хүмүүс нь хийдэг гэж бодвол ерөөсөө олдож үзээгүй. Тэгээд анх сонсоод нэлээд судалж байсан. Тэгээд ихэвчлэн YouTube үзчихсэн дөө. YouTube, Google дээр тийм ээ. Тэгээд нэг хэдэн сар за бараг л 3-4 сараа бичлэг үзэл өөрөө би демо станц нэгээгүй. Тэгэл ерөн хүмүүс боломж өгдөг юм байна гэж харж байгаад за би ер нь хийвэл чадах юм байна гэсэн нэг тийм хүн чинь нэг за миний чадах юм байна үгүй бол биш байна гэдэг орхидог да тийм ээ. Тийм болохоор нэг надад бол чадах юм шиг санагдаад би юу яжсэн. Сургалт нь болохоор тэр мөнхчингийн сургалт MOT гэдэг академийнх нь яг анх гаргаж ирсэн. Тэнд нь анхны үед нь сууж ирсэн. Тэгээд тухайн үед чинь анх сургалтаа хийж ирсэн болохоор жоохон чанартай байсан гэж би бодоод байдгийг. Сургалтанд нь бүтэн суучаад тэгээд дараас нь ингээд бүтэн сар ингээд лайв цуг арилжаа хийгээд тэгээд өөрийнхөө анализ энтрийг өгөөд тэр группт нь нэлээд хэсэг явж ирсэн. Тэгж сурсан да. Одоо ер нь манайс одоо forex хүмүүс тэгэл ер нь өөрийнхөө strategy талаар яриад тэнгэр бичлэгэн дээр ерөөдөө айгүй strategy-ийн талаар амар explain хийгээд нөгөө тайлбарлалтын мессеж одоо жишээлбэл price action хардаг. График хийдэг гээл. Талаараа хүмүүс гоё тайлбарлаж өгвөл ямар хөө strategy гэж чинь тэгээд ерөөдөө бол бас сүүлийн үед stock market бол сүүлийн дээг шиг байла. Тэрийг дагаад би features хүмүүсайлхалаа features ерөөдөө дагаад л амар байдаг шээ. Энэ бас биткойн дээр айгу унаалаад бодвол нэг бол short авахгүй л басгүй ч юм уу тийм байгаад байгаа. Ийм үед одоо яг яаж risk management хийж байгаа. Short ч юм бас нөхөн болгоо хийдэг юм шүү дээ. Тийм болохоор өөрөө яаж risk management хийж байгаа. Тийм боломжтой тэгээд бас дэлгэцээ ширлээд харж байгаа одоо юуныхаа
Тэгээд нэг шинжилгээ талаас нь бидэртэй хуваалцах болно шүү. За би болохоор дэлгэцээ шилнэ гэж одоо болохоор утсаанаас ороод ирсэн. Тэгээд стратегийн хувьд гэх юм бол ерөнхийдөө маш энгийн нэг тийм айхтар олон индикатор ашигладаг. Ерөнхийдөө эхлээд индикатор ямар ч юм байхгүй ингээд шалдан зөөр кандилуудаа харж агаад тодорхой төвшнүүдээ эхлээд тодорхойлцдог 4 цагийн кандил дээр. Одоо дээд үний 8, доод үний 8 гэдэг. Тэгээд тэнийг ахад нэг доошлуулад 1 цагийн болгож агаад тийм яг support resistance level-үүдээр trading view ашигладаг. Тэгээд алерт тавьчихдаг. Алерт тавихад их амар. Тэгээд алертад дуурахаар ерөнхийдөө миний одоо сонирхсан цэг орчин дээр ирж байгаа байна. Эндээс одоо хаашаа орох уу, лонг орох уу, шорт орох уугаа шийдээд явчихдаг гэсэн. Нэг стратегийн хувьд бол нэг тийм айхтар одоо айхтар нууц гэх юм уу нэг тийм сүртэй бол байхгүй, маш энгийн price action-а хараад тэгээд ганц ашигладаг. Тэн дээрээ нэмээд бол moving average-үүдийг ашигладаг. Тэгээд заримдаа 4 цагийн урт цагийн график дээр MACD, RSI гэсэн хоёр индексийг хардаг. Богино цаглуугаа бол зөвхөн support resistance level-ийг хараад moving average-ийг хараад ажиллаж байгаа хэлдэг. Тэгээд би дотоод тэгээ стратеги хэлэн forex дээр за хувьцаач гэсэн адилхан өөрийнхөө сэтгэл зүгээ сайн хянаад мөнгөний менежментээ хамгийн зөв хийх нь л надаа зөв санагдаад идэв. Хичнээн мундаг стратегтай тэр нь одоо back test хийсэн ашиг сайн хийдэг байлаа гэд чи өөрийнхөө одоо сэтгэл зүгээ хийн чадахгүй мөнгөний менежментээ буруу хийгээд ингэх юм бол ашиг авч чадахгүй. Тэр тийм шүү тий. Одоо мөнгөний менежментийн талаар айгуу гоё tips and tricks ч юм уу тий. Тиймэрхүү юмнуудаа хавалцаач одоо манай группт ч гэсэн яг адилхан trade хийгээд сүүлийн үед одоо айгуу risk management нэрээ жоохон алтан юм уу тиймэрхүү хүмүүс сүүлийн үед айгуу их байна. Тий одоо нэг бичсэн суучин бүгдээрээ л одоо алдаж онож үтсэн хүмүүс байгаа л үү тий. Тэр одоо risk management айгуу. Тийм. Ер нь угаасаа сүүлийн үед маркет их айхтар хөдөлгөөн өндөртэй байна. Одоо US 30 өдөрт одоо $1000 унах нь баг энгийн болчих гээд байна тийм ээ. Тэгэхээр рискээ маш сайн барих хэрэгтэй. Миний хувьд болохоор нэг тийм money management-ийн нэг юм гэвэл дансаа 3 хуваачдаг. Эхний дансан дээрээ зөвхөн одоо сар тодорхой хувийн зорилго тавиад тэрийг нөө цалингийн данс гэж нэрлэждэг. За тэр хувийгаа одоо сарынхаа эхний 7 хоног биелүүлнэ үү, 2 дахь 7 хоногт биелүүлнэ хамаагүй. Тэгээ хувьдаа л хөрөх юм бол тэгээд ерөөсөө тооч хийхгүй. За энэ сард би тэр дансаас цалингаа авчих юм байна гэд. 2 дахь данс нь болохоор миний өөрийн хувийн тэр ихний цалингийн данс бол миний одоо энэ prop trading компани данс. 2 дахь нь болохоор миний хувийн өөрийн live данс гэдэг. Тэгээ бага дансыг одоо өөрийнхөө нэг чадрыг сорих гэсэн ч юм уу те бага дансаагаа одоо нэг тэдэн хувь өсөх хэрэгтэй гэсэн зорилт тавиад хугацаа тавихгүй тэгээ гол нь хувьдаа тэдэн хувьдаа хөрвөл би ашиг аавна гэд 2 дахь дансаа тэгээ үлдээчдэг. 3 дахь нь болохоор ерөөсөө бас л prop trading-ийн данс. Энд дээр болохоор ерөөсөө би ашиг авахгүй нэг 100% үзүүлж иж би ашиг аавна ч гэдэг юм уу. Тэгээд урт хугацаанд ингээд өсгөхөд ингээд 3%-аар явчихдаг. Тэр нь болохоор амар гэдэг. Нөгөө хоёр дансан дээр одоо би адаг хүлээсэн ч гэсэн би сад тогтмол ингээд цалингаа авж ийн гэсэн сэтгэл зүйтэй байхаар нөгөө хоёр дансан дээрээс арилжаа ихтэй амар болчдөг. Тэгээ би энийг анхаас нэг алжаадаг залуугаас сонсоод өө энэ чи их зүгээр юм байна гэд өөртөө хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Тэрээс шаах яг нэг данстай тэрүүгээрээ л ингээд би өөрөө их юу ядгийн амар олон цагийг арилжааж өнгөрөөдөг. Ерөнхийдөө миний цагийн хуваар гэвэл өглөө би Калифорнид амьдардаг. Арцаар 3 юм уу 4 цаг үед босоод тэгээд өдөр хаагдтал гэхээр 1 цаг хүртэл ер нь бол тогтмол суудаг. Тийм болохоор яг нэг дансан дээр ингээл амар олон арилжаад ахаар өглөө олсон ашгаа буцаад өчтдөг ч юм уу тийм тохиолдол аяг гардаг гэсэн л та. Тийм болохоор ингээд дансаа хуваагаад ингээд дүрмтэй байх хэрэгтэй байна гэдэг нэг өөртөө нэг юм дүрм зохиосон. Тэгээд тэрийг өртөд явдаг гэхүү дээ. Гой дүрмэн мөнгөний менежментийн дээр төвс. За санийхын өрнөөс мөнгөний менежмент баг тэрнээс авах юм тийм. Тэгэл зүүн дээр одоо яг ямар одоо майндсет хэрэгжилж байна. Одоо жишээлбэл ямар жишээ зөндөл юм болж штэ FOMO болон тий grade болон гихмишлэнгээр ер нь сэтгэл зүйн дээр хүмүүс саяхан алдаа гаргадаг. Зэн дээр бас ямар менежмент ашиглаж байна сэтгэл зүйдээрээ. Яг л одоо тэр FOMO greedy болол анх ялж байхдаа
олон аккаунтуудаа яаж исэн алдчихсан. Тэр тохиолдол зөндөө байсан. Тэгээд би өөрөө нэг бичиж тэмдэглэх дуртай. Тэгээд алдах болгондоо амар тэмдэглэл хөтлөл яг ямар сэтгэл зүйтэй үед би алдаад байна, ямар үед хожоод байна гэд тэрийг тэмдэглэж үлдээдэг гэсэн. Тэгээд дараа нь тэрийг уншихаар за гэд ерөнхийдөө нэг хідэн нөхцлүүд гаргаж ирээд ингээд самбар дээр ичсэн. За чи одоо ингээд жоохон амархан мөнгө олох гээд байгаа юм шиг санагдаад эхлүүл болоорой. Тэгвэл хит ядраад байвал зүгээрс болчоорой. Өөр чинь юу гэж хэлсэн байдаг лээ. Тэгээд шунаад эхлэхээрээ болох хэрэгтэй. Ерөнхийдөө нэг тийм шунт хөдлөл за нэг амархан мөнгө болоод шүү гэж нэг бодогдоод эхлэхээрээ зогсохгүй бол яг тэр үедээ нэг олсон ашгаа буцааж өчгөө байдаг. Тэгэд нэг үнцэн юм уу хэдийн 3 4 юм ингээд самбар дээр ичсэн. Ерөнхийдөө хараад за чи нэг жоохон шунтаад эхэлж шүү гэхээр л нэг 5-10 минутын юу авдаг ч юм уу те. Тэгж л өөртөө яадаг да. Тэгвэл уусаа хүн чинь яалтчгүй энэ чинь тэрээд шууд мөнгөтэй холбоотой болохоор энэ мөнгөтэй холбоотой тэрхээр хүн чинь сэтгэл зүгээ хянахад жоохон хэцүү болж эхэлдэг шүү дээ тийм ээ. Шунал хөдлөн тэгэл боломж олныг авах гэж үзэн тийм болохоор яг нэг тэр үедээ өөрийгөө нэг жоохон мэдрээд жоохон завсалгаа аваад буцаад суудаг гэвэл бас зүгээр санагдсан. Энэ тийм шүү те яалтчгүй ер нь бол өөрөө ч хэлсэн яг үнэн нөгөө сэтгэл зүгээрээ тэгээ дээрэс нь ялангуяа одоо миний кейсэн дээр айгуух шунж явж байгаа ч юм уу алдах болтол айгуух гаргатай шүү дээ. Яалтчгүй ингээд нүдэн дээр өсч байгаа бол тэгэл яг нэг поинтн дээр ирэл болдог шүү дээ. Тэгээд бүр дээшээ өсчих юм шиг санагдаад байрах ч юм уу. Тэгж мэгж байгаа back hold mode хийгээд дуусах ч юм уу. Тийм тохиолдол бол зөндөл гарч ирсэн байна. Яалтчгүй хүмүүсийн хамгийн гаргадаг алдаа надад ч гэсэндээ яг ямар ч одоо тийм organize хийгээгүй айгуу олон trade хийгээл ороод ядаг гараал ядаг тэрэн донд ч нөгөө нэг мөнгө хийж байгаа мөнгө хийхгүй ч байгаа хүн болохоор яг нөгөө хийж байгаагаа хараасаа бистэ алчин гэд яваад байдаг. Гэтэл яг үнэ эргээд нөгөө талтаа бас нэлийн амар large юм stop loss хийгээд гарсан амар хэмжээний одоо лүүсүүдтэй ээж байдаг тэгээд ингээ яг бүх тэр лүүс болон одоо тэр gain 20 удаагаа ингээд track хийгээд ирэхээр өөрийгөө яг analyze хийж эхлэх юм лээ. Basically миний аккаунтсгүй би яг мөнгө хийхгүй гэдгийг хараад амар ойлгож эхэлдэг. Яг тэрийг яг ингээд тэмдэглэж бичин гэдэг бол угаасаа бүр амар том нэг өөрөө чинь reminder чи greedy байгаад байна шүү. Эсвэл нэг амар тий emotional trade хийгээд шүү гэдгийг чинь тэр тэмдэглэл ингээд remind хийж яадаг. Тэгээд дээрэс нь эргүүлээд ч тэр олон юмнууд дундаас чинь би зөв хийгээд байна уу буруу хийгээд байна уу гэсэн нэг тийм structure өгөөд байдаг. Болохоор тэмдэглэл хөтлөх бол ер нь айгүй the best friend тэмдэглэл хөтлөх бол баг өдөр болгон хийх хэрэгтэй зүйл юм байлээ. Тэрийг бол амар сайн яасан надад тавьсан. Зарим өдөр ингээд маш төвчдөг тий. Ялангуяа long term account одоо жишээл өөрөө саяллаа шүү дээ 3 төрлийн аккаунттай гэдэг. Одоо нэгнээр миний хувьд бол long term за тэгээд одоо option хийдэг ч юм уу эсвэл бүр жижиг аккаунтаар тий жижиг аккаунт өсгдөг ч юм уу тийм юм хийдэггүй. Тэгэхээр нөгөө амар олон аккаунтууд донд чинь төрдөг шүү дээ. Хаана юу аваад тавьчлаа. Нэг юм spreadsheet дээр бичиж тавьчихад бас нөгөө тэдрээ ч гэсэн track хийдэг айгуу зүгээр юм бэлээ. Тий option одоо stock дээр болохоор юм байдаг хгүй айгуу олон байдаг. Forex-ийг бол тийм гот нөгөө нэг analyze хийгээд тэрийг орхичдаг, мартчихдаг хгүй юу. Тийм болохоор бас тэрийг биччихээр бас зүгээр юм байлээ. Тий. Хүмүүсээ тий одоо юм trade active хийдэг хүмүүсийн ер нь бол баг юу гэвлээ айгуу сайн habit нь тэмдэглэл хөтлөх юм шиг байна. Тий ихэнх хувь нь ерөөдөө тэмдэглэл хөдлөх айгүй их чухал нөлөөтэй. Би бас энийг би нэг багадаа шатар тоглодог гэсэн. Тэгэл яг нэг санч тоглодог байггүй л те. Тийм айхтар мундаг төвшөнд бол очиагүй. Гэтэ өөрхөн хэмжээнд тоглодог. Тэгээд нэг юм шатарт ингээд амжилт гаргасан ч юм уу те. Одоо айгүй өндөр цэгт хүрж байгаа хүмүүсийг хараад ахаар маш их өөрийнхөө өргийг анализ хийдэг, алдаан дээрээ ажилладаг. Тэгэл өргөн дээр ингээд амар их анализ хийсэн хүмүүс нь илүү мундаг яваад идэг. Тийм болохоор за яалтчгүй л одоо би ингээд трейд дээрээ бас анализ хийж явах хэрэгтэй юм байна. Тэрний тулд одоо өдөр тухайн өдрийнхөө дараа ч юм уу яг л унтахаас өмнө заавал нэг тэмдэглэл бичиж хөтэлдэг. Би бүр гарч өвдөд байх юм бол ядаж өөртөө бичлэг хийгээд үлдээждэг тийм ээ. Тийм байх нь л ерөнхийдөө айгүй чухал юм байна гэж ойлгож авч ирсэн. Тэгээд бас ерөнхийдөө нэг тууштай байдал тийм ээ. Нэг өдөр ингээл чи алдаж болно. Тэгээ алдсан ч гэсэн тэгээ маргааш нь залхууралгүй ахаал босоод яг хийх хэрэгтэй юм өдөр болгон тогтмол цагтаа тогтмол юмаа давтаал явах нь бас их
чухал. Тэгэхгүй хүн чинь нэг алдахаараа ингээд сэтгэлээр унаал за нэг хэсэг болж исэн. За нэг мөнгөтэй болохоор ахаад нэг арилжаа хийчихье гэл. Ингээл ял ерөөсөө нэг тийм өсөлт яг нэг ганц 2 удаагийн ашиг авч болгочихсон өсөлт үзүүлэхгүй. Тийм болохоор алдсан ч одоо нэг тийм нэг сэтгэлээр унахгүй ашиг олсон ч баярлаж төрөөд авахгүй яг л өдөр болгон тогтмол юм а хийгээл ингээл байхад уусаа хүн чи өдөр болгоныхаа өөрийн хийж байгаа юмынхаа үр дүн байдаг. Тийм болохоор үр дүн бол гарна. Бас тогтмол тууштай хийх асууж чухал. Тийм. Би нэг Forex аюу мундаг трейдер гэдэг Японы Mrs. Watanabe гэдэг тэрний тухай нэг интернетээс олж сонсож бичлэгийг үзчихсэн. Одоо тэрний тухай мэдхийлгүй чи бас гэртээ housewife гэртээ хүүхдээ арангаа авсан гэдэг яг Forex талруугаар арилжаа хийдэг аюу хаимжтай арилжаа хийж байгаа гэдэг. Чиний хувьд одоо бас бага насны хүүхдэд өглөөд 3-4 босоод өдрийн нэг хүртэл одоо арилж байгаа ингээд доктортаа хийх хэр чинь бас одоо хүүхдүүд байна. Тэр бүх цаг магаа яаж хуваарлж ингэж амжилж байна. Тэгэхээр бас тэрэнд чинь энэ бас гайхалтай юм л та. Тий анх сурж байгаад чи туурт. Тий хүүхэд бага насны хүүхдтэй бол бас нэг яг New York session нээлээ. Хүүхдүүд унд чинь заа нэг сайхан арилж байгаа хараад ингээ гэхээр яг нэг open trade-тэй байх чинь хүүхд ч ойлн тэ очиод хөхүүлэх хэрэгтэй болно. Тэгээд буцаал ирсэн чинь хаагаагүй л нөгөөх маань эсвэцгтэй явцсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү тохиолдолд амар гараал ямар байсан. Шантармаар үе ч юм уу. Тэгээд амар тэгэл би бас жоохон шартай тэгэл ашигтай явжсэн юм аа ингээл нөгөө зүгээр очиж ямар байлаг авах вэ. Тэгэл яа нэг тэргээл тэгээд багасны хөхтэй хүмүүс хэцүүлээ бас жоохон. Би л тухайд бас манай нөхөр надаас их тусалж байсан. Тэгээд чи чаднаа, чи ингээм чи биас хөхтэй хааж ийнэ тэрээгээд нөхрийн тусалцаа бас нэлээд байсан. Тэгэл мөнгө алдах болгондоос нэг тийм угаасаа чамайг олно гэж бодоогүй. Чи юм тууштай юм хийгээлээ гэж хажуудах хүн тэгэлгээ бас их нэмэртэй. Тэгэхгүй бол бас хажуудах нь чи алдж байгаа юм чи одоо болол чи чадахгүй юм байна тэргээд тэгэл ялангуяа ээжүүд хүүхдтэй гэр бүлтэй хүмүүс тэр талын тусламж дэмжлэг их чухал санагдсан. Тийм. Аргагүй яг тийм байх шүү дээ. Хажуудах хүн бас нэрээ. Тэгэл нэр анхандаа хүүхдэд бас тэгэл тэгээд хийж чад аягүй садаа болдог гэсэн бол сүултээ баг ээж угаасаа ингээд сууж идэв ингээд компьютер хараа сууж яхад тэгээд хажууд ирж харчаад буцаа явж өгöd өөрөө тоглолцдог ч юм уу те. Хүүхдэд төрлөө өөрсдөө сураад эхэлдэг юм бэлээ. Одоо л надаа компьютер хасаа суудсан байхад их садаа болдгоо. Тэгэл өөртөө амар орлол хүрх юм. Сайн амоогийн би хамаа байна. Тэгээд хоёулаа ч голомтод хамт ажилладаг байсан. Тэгээд сая өөрөө нөгөө шатрын талаар ярьж байна. Тэгээд чи нөгөө голомтыг төлөөлөөд бас шатрын нөгөө багт ордог байсан. Тэгээд нэлээд сайн тоглодог. Тэгээд голомтыгаа төлөөлөө байнга тэнцэн энтерд ордог байсан шүү. Тэгээд чамаа өнөөдөр бас хооллоо хичээ сонсоод байж баяртай байна бас. За баярлалаа самаа. Мондөг байна. Монголд ирэхээс өмнө би 7 жил ажиллаж байсан. Тэгээд голомтоо тэхээтэй байж агаад Америкт ирээд тэгээд энд. Голомт бод компьютер чи гой байгуулах шүү. Дандаа тэмцээн уралдаан зохион байгуулалт олон залуучууд хамт олон байсан. Би ч одоо анх баг ер нь 2 оны үед чинь бод компьютер гэж ажиллаж байхад голомт мэдчихээн чи мундаг залуучууд мэддэг шүү. Манай голомтын дотор уур амьсгал их гоё. Бас нэг спорт хамтлагтай тэгэл төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг залуучуудын дүр яг би тэгэхээр чин тэр өвдөө юунд нь очиж тэшүүрээд тэмцээнд нь орж төрүүлж ирсэн санагдчихлаа. Оо за тэшүүрийг хийхээр та нөгөө голомтын хишгээгээд нэг төв салбарын тоогооч байдаг хэсэг та таних уу? Би одоо удаагүй 9 оны үед л ажиллаж байгаа би өөр тийш шилжээд явсан. Би бод компьютер интернет сервер тэгээ голомт бод хоёр чинийг юм чин дээр дан тэмцээн явуулдаг. Тэр үеийн 9 оны тэшүүрийн тэмцээн эмгтээчүүдийн донд хэдэн чавганц урдууд нэгсэн төвчөн шээ. Хэдүүлээ нэг тэшүүрийн ачаал тэгж яжсэн санаж байна. Тэгэхээр яг залуучуудын дунд тэгэл янз бүрийн гоё арга хэмжээ зохион байгуулдаг аятайхан зөв нэрхтээ залуучууд их олон юм сурдаг. Одоо би бас тэнд интернетээр сурч ирсэн. Гой дурсан сэргийлээ баярлалаа.
голомтод бас их зөндөө юм сурж байсан. Би чинь тэнд системийн оператор гэдэг ажил хийдэг байсан. Тэгээд шөнө офис дээр хонж ажилладаг. Тэгээд өндөрлөгөөгээд үндсэн мэргэжил нь юу юм бэ? Миний болохоор эдийн засаг математик загварчлал гэдэг эдийн засаг мат холилдсон мэргэжилтэй. Ерөнхийдөө компьютер дээр ч гайгүй яа чинь эдийн засгаа бас нэг суурь хичээлүүдээ бүгд нь үзчихсэн. Тэгээ IT-ийн салбарт нь ажиллаж байсан. Би бүр дээрвийн хүн 90 оны үед ажиллаж байсан. Интернет анх тавьдаг байхад би интернет администратор гэдэг IT-ийн инженертэй хамтарч ажиллаад тэгээд энэ байгууллага интернет тавина дэрийг хийдэг юм би. За маш сонирхолтой юм. Тэгээд шатар бас нэг яг энэ юун дээр бас суурь болж байгаа юм л да. Тэгээ бас энэ дээр бас сэтгэл зүй хөдлөлийн олон бас бодох тий тактик нэг боловсруулах гэдэг дээр нэг яажсэн болохоо бас тодорхой хэмжээнд чамд бас тусдсан болсон байна. Тийм шатар арилжаа хоёрт нэг адилхан талууд нэлээх байдаг. Жишээ нь шатрыг бол маш удаан цагаар сууж төвлөрч тоглодог. Хамгийн удаан одоо өргөч нь бараг 7-8 цаг тэгээд нэг өрөг тоглоод сууж штэ. Тийм болохоор ялгаагүй бас нэг удаан чартаа хараад төвлөрөөс суухад бас шатраас сурсан юм байна хэрэг болж исэн. Тэгээ бас одоо нэг тийм ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцоод миний хувьд бол гэдэг жоохон тэмцээнд тэргүүлээд ирэхээрээ жоохон нэг сэтгэл хөөрдөг ч юм уу те тэмцээнийхаа төгсгөлийг жоохон хийчихэд байдаг. Яг тэр нэг арилжаан дээр гарч ирээд би нэг ашигтай байхаараа жоохон сэтгэл хөрөөд тэрийг алцчих гад идэх ч юм уу. Тэгээд нэг би болохоор хожигдохороо бүр илүү тайван болоод нэг зөв шийдвэр гаргаад нэг бүр ингэж илүү тайван болоод гэдэг. Яг арилжаан дээр хүртэл ингэж алдагдал хүлээхээрээ би илүү тайван болоод илүү нэг тийм сэтгэл хөдлөлгүй зөв шийдвэрүүд гаргаж ирээл тийм ээ. Нэг тийм алдагдлаа болохоор айгүй тий ямар ч одоо тухайн өмнөх өдөр нь алдагдал хүлээж юм бол би ерөнхийдөө тэрийг маргааш нэгэд олж авч чадчихад байдаг. Тэгэхээр шатраас сурсан л нэг юунууд юм шиг байгаа. Зан чанар. Нийтэд хуснаа 18 бичээ. За яг миний ингээд хэрэглэх strategy болохоор ер нь яг төвлөрөөд ингээд яг баг багаар ингээд урагшлаад одоо account-аас team strategy хэрэглэхгүй хүмүүс болохоор амар ингээд юм яваанууд амар хийдэм байл даг risk гэдэг. Би болохоор ингээд баг risk багтай юм гэхгүй. Тэгээд эргээ ботсон чинь бас нэг шатар дээр нүүдэлт юм биш тий баг хөдөлдөг тэгээд нөгөө нүүдлүүд ягааг өмнөөс нь гэрэл хараад одоо risk багтай юмнуудыг скан хийгээд явдаг. Тийм strategy-тай айгуу нөлөөлт юм шиг байна. Тийм тэр чинь бас багаараа барьцаа сайжруулаад яваад байгаа гэсэн үг шүү тийм ээ. Тийм бас нэг санхүүгийн мэдлэлтэй хүмүүс бас айгуу юу гэдэг юм шиг байна. Тэгээ бодоодсэн чинь бас айгуу trade манай ээжүүдээс ялангуяа санхүүгийн мэдлэлтэй хүмүүс trade хийдэг юм шиг санагдлаа хараад. Тэгээд forex дээр одоо нэг prop trading гэдэг ба тэр талаар жоохон танилцуулаад мэдээлэл өгөхөд энэ болохоор ийм компаниуд их олон байдаг юм лээ. Би сүүл мэдэж аваад анх FTM-д тэр чаленжийг намж ирсэн. Энэ та ингээ forex арилжаа сонирхоод данс нэгж байгаа бол одоо хэрэг бүр ингээд шинэ данс нэгж байгаа ээжүүдэд миний өгөх зөвлөгөө гэвэл баг хувийн данс арилжахгүйгээр анхнаасаа энэ prop trading компани дансанд одоо чаленжийг аваад үзээд өөрийгөө сороод тэгж явсны илүү зүгээр санагцсан. Яг тэгвэл жишээ нь одоо энэ FTMO гэдэг компанид та $100,000 аккаунтыг одоо менеж хийхин тулд $600 төлбөр төлдөг. Тэгээд ийм хоёр үе шаттай байдгийг. Эхний үе шат нь гэх юм бол та 30 хоногт 10% ашиг олох ёстой. Дараагийн үе шат нь болохоор тэрэндээ тэнцчих юм бол дараагийн үе шат нь та 2 сард 5% ашиг олох ёстой. Энэ хоёрыг биелүүлж чадах юм бол одоо 100,000 аккаунтыг чинь танд өгнө. Та тэгээ компани өөрийн аккаунтыг менеж хийгээд явна гэсэн үг. Тийм болохоор танаас одоо ингээд төсөөлөд үзэл та туршлага багтай. За яг тодорхой хэмжээний туршлага байсан ч гэсэн өөрийнхөө $100,000 шууд рискэд одоо шууд дансаа цэнгэлээд арилжаа хийхэд та бүгдөө алдах магадлалтай тийм ээ. Гэтэл энэ prop trading компани мөнгийг бол та алдагдал хүлээсэн ч танд та өөрөө тэрийг хариуцахгүй. Гэхдээ ашиг хүртэх юм бол ашигаасаа илүү өндөр хэмжээний баланстай аккаунтыг менеж хийгээд ашиг хүртээд тэрнийхээ 80-90% ашиг аваад явах боломжтой байдаг. Тийм мэдээж энд бол өдрийн 5% хамгийн багадаа 5% хамгийн ихтэй 5% алдагдал хүлээх боломжтой. Тэгэд нийтдээ бол хамгийн ихтэй 10% дасныхаа 10% алдагдал хүлээх боломжтой байдаг.
Тийм болохоор ингээд цаанаас нь заагаад өгсөн. Тэгээд илүү амар. Тийм болохоор би өдөрт бол хамгийн ихдээ 5%-аас илүү эрсдэл гаргаж болохгүй. Тэгээ ашиг бол мэдээж хязгаар байхгүй. Тэгээд ийм дүрмээр арилжаа хийж явдаг байгаа. Тийм болохоор танаас хамгийн ихдээ одоо алдагдлал хүлээж болох юм бол 600 анх төлж байгаа $600. Тийм болохоор бас иймэрхүү forex сонирхож байгаа хүмүүс айгу тийм боломжийн юу байдгийг шүү гэж дуулахыг хүссэн юм байна. Тэгвэл юуны бичлэгийг үзээд өөрчлөлт өгсөн бичлэгийг үзээд процессыг санагдчихсан. Мэдээлэл хаад манай энэ бичих хүрүүг аваад тэгээд линкийг нь хуваалцчихвал хийгч маань болон видеог нь хуваалцсан байгаа. Бас эргүүлчихэд видеог нь үзээд би ороод тэр компанийн юуг нь линкийг нь явуулаад мэдээллийг нь мэдээлэл хэсгийг нь оруулаад тавьчих. Тэгээрээ манайхаас сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа. Ялгаагүй яг бүгд л ээжүүд гэртээ яг гоо ээж ч манайхнаас зөндөө бас эрэгтэй хүмүүс байгаа л та. Одоо угаасаа хөвчлэн нөгөө ер нь ингээл 2022-оос хойш хөвчлэн хүмүүс чинь айгүйх layout болоод гэрээсээ ажиллаж байгаа ч юм уу тийм төрлийн хүмүүс айгүйх байгаа. Тэгээд тэрийг сонсож байгаа хүмүүс айгүй их байгаа. Тий. Тэгээ тийм бол бас энэс илүү тэр FTM ч юм уу өөр зөндөө тийм prop trading компаниуд гэдэг сонирхоод үзээрэй. Өөрийнхөө мөнгийг эрсдэл оруулснаас энэ хамаагүй юм боломжийн илүү өндөр боломжтой байгаа шүү л гэж хэлмээр байна. Би ч бол би хэрвээ анх энэ талаар мэддэг гэсэн бол за хувийн данс нэхгүйсэн. Ахтасаал уус анх демо данс нэхэд 100,000 демо данс нэгээд арилжаа хийдэг тэгж үзчихсэн. Тийм болохоор заавал 100 гэлтгүүлтэй 10,000-аас эхэлж байгаа. 10, 25, 50, 100, 200 гэсэн шатлалтай. Тэгээд өөрийнхөө мөнгөийг тийм яг би өөрөө олон дасаа алдаж үтсэн болохоор хэлсэн л та. Анх хэрэг та туршлахгүй бол ерөнхийдөө алдах магадлал нь маш өндөр. Тийм болохоор зүгээр нэг тийм чаленжийн төлбөрийг хүлээн авчихсан илүү зүгээр шүү. Зүг байна. Танай компани чинь тэнцвэрээр ороод харин өнөөдөр харцаад бодож чамсан. Манай бүр харин одоо бараг их л алтан жил одоо тэр форексийг үзээд ажилтаа болохоор тэгээд даснасаа ингээл 2 хонд ингээ яваад байгаа хгүй. Харин наадахыг чинь би яг хөртөө санаж болохоор тэгээд наадахаар чи харин өөрөө заавч хүн бусдын мөнгөөр яаж байгаа хариуцлага үлдээгээд тэдгээр яахгүй гэдэг 5-10%-аас илүү гэж бодсон ингээд дээрээс нь цогцолтой юм дээр арай бас өөр хариуцлага хандах гэж бодож байгаа юм л та. Тэгэхгүй өөртөө ажиллаж ийн гэж бодохоор хүн үнийг бас амтдаг өөр. За яг би мөнгө өнөдрийн хийгээд за болбол болчлаа гэж хэлдэг юм шиг байна. Энэ зүгээр санагдсан. Тэр хүн өөрөө арилжаа хийж яхад ингээл дөрөв цохиодог тийм ээ. Одоо би ийм өдөртөө максимумдаа 1%, 2% алдагдал хүлээн, нэг трейд нь тэрнээс илүү алдагдал риск хүрхгүй гэж маш олон дүрм зохиол бичдэг. Гэхдээ нөө өөрөөрөө л хинж байгаа болохоор дүрмээ эвлэх тохиолдол нөө зөрчих тохиолдол маш их гараад идэг тийм ээ. Тийм болохоор эн чинь болохоор компани цаанаасаа таны аккаунтыг хинжээн. Тийм болохоор бахаас өөр арга байхгүй дүрмээ. Тэр нь бол нэг бодлын бас гоё. Илүү тийм зөв дадал зуршилтай болох анханасаа ингээд ийм компани дансаар ажиллаж сурчвал зөв дадалтай болох юм шиг санагдсан. Тэгээ дээрэс нь одоо энэ таны одоо risk to reward, win rate гэдэг бүх одоо трейдүүдийг чинь ингээд маш гоё нарийн үзүүлэлттэй гаргаад ирдэг. Тэгэхээр та өглөө ингээд хэдэн цагийн үед арилжаа хийхээр илүү сайн арилжаад байна шүү. Өгөөл ийм индекс дээр илүү сайн байна шүү гэл бүх үзүүлэлтийг чинь гаргаж ирээд тэгээ сар алга ингээд фандад олчих юм бол цаанаас нь коуч нар хүртэл ингээд алдаа нь юу вэ, ашиг нь юу вэ, яаж нээж ин гэдэг ингээд ярилцаад явах боломжтой байдаг. Тэгэхээр айгүй ер нь давуу тал ихтэй. Тэмээ хандсан санагдсан. Аха, тийм надчаастаа одоо айгүй зүйлийн үед айгүй ажиглагдаад байгаа. Өөртөө айгүй юм шиг юм билээ. Би бас нэг манад одоо энэ дээр манаас сурчод айгүй хичээл амждаг байхгүй. Яг л адилхан ингээд яриад өгдөг. Хүмүүсийн ингээд хот хичээл дээр нь үзгээд байгаа юм болохоор техникл analysis яаж хийх вэ ч одоо ингээд хараад зургийг хараад л энэ дээр авчих юм л энэ дээр өсч юм гэсэн чинь зураг техникл analysis зал хийсэн юм шиг хавцтай юм лээ. Яг үнгээ эргээд ингээд үстэй яасан алдсан. Үсээ алдааг ингээд сонсоор зүгээр л
өөртөө үнж байгаагүй ингээд цаанаас за та нар ингээд зүгээр өдөр тахаа өөх хийгээд ингээд тэрний хэлбэрийг л яваад хамрын чимчтэй шүү гэдэг. Тэгэхээр хүмүүс нөгөө 100 200 хийн гэсээр байгаа дахиад ийм айгу хийдэм байлээ. Тэгээд ингээд өөртөө тэгэхээр хяналт авах байхгүй юу? Яг таны хэлдгээр хүний ингээд яг аккаунт одоо яг цаанаас хүний ингээд мөнгөөр маань шигээ цаанаас нэг юм жишээлбэл одоо статистик дата гэж байна шүү дээ. Тэгээд өгөх юм бол хүн амар хинуур байдаг юм шиг санагдсан. Тэгсэн янзлж юм манай бүр нь бол үгүйс шүү дээ. Ямар ч member-гүй хахад яг тэгтээ хүмүүс цөөхөн байсан. Тэгээд membership болохоор тэгээд ингээд энэ бол тэгээд нөгөө мөнгөтэй харьцах талаад ч байгаа зүйл мөнгө төлж байгаа юм шиг ихтэй байгаа. Мөнгө төлж байгаа юм шиг одоо жишээлбэл юм бэлэн дэж шахажж хажуунаас нь хяналт тавьж ч юм уу яг тэгж дарж иж айгу өөрийгөө шилдэг тийм одоо хүний ментал хийж ажилладаг нэгэн би ч гэсэн яг адилхан тэгэл шахуулж иж өөрийгөө ингээд амар олон удаа шахаж загинжиж нэг юмд би нөгөө хүнийг танихад л өөрийгөө дотор айгу загиндаг өөрийгөө амар ажилладаг трейд хийдэг гэж боддог шүү. Тэгээгүй ингээд өөрийгөө зөндөн тавиад яваад хаа би өөрөө мэдээлэлээ өөрийгөө яг загнаад яг шахуулж ярьж байгаа юм бол маш чухал юм байна. Бүр яалтчгүй 100% хэдэн хувь одоо хэдэн мянган хувь өнө. Тэгээ хүн чинь нэг бас үнгүй юм даас нэг тийм амар юугүй ханддаг тийм. Тий яг юм шиг. Яг бас нэг сайхан нэг жишээ ярихад би нэг юм Казак бас надаас хичээл авсан нэг хүнтэй ингээд яг нэг суугаад ярилцахгүй юу. Тэгээ өөрийнх нь өнгөрсөн одоо айгуу аккаунтаа 0 болгочихсан алдчихсан гэл тийм юм сонсоо яг яагаад гэсэн чинь нөгөө хүн чинь нэг хэсэг одоо юунаас айгуух мөнгө өгсөн шүү дээ. Америкийн засгийн газраас ингээд одоо янз янзын нэг unemployment benefit гэдэг л аюух хэмжээ мөнгө өгсөн шүү дээ. Нөгөө нэг баахан мөнгөөрөө аккаунт нээгээд нөгөөд ч өнгөө орж ирсэн мөнгө шүү дээ. Тэгэн гут чинь зүгээр ингээд амар яол амир одоо энэ рүү орчих юм бол гэс маргааш саятан болчих юм шиг нэг тийм бодлоор ч хийгээд нөгөө нэг өнгөө орж ирсэн мөнгө өнгөө гараа авцсан байгаа хгүй тэр чигээр нь алдсан. Тий хүн ер нь жоохон тийм байдаг болохоор юмд хариуцлагатай байна гэхээр одоо яг алдаад ирэхээр ч юм уу жоохон хариуцлага сууж эхэлсэн юм шиг байгаа. Тэгээд яг одоо ч ихнээсээ сурыг хамаг мөнгө алдцсан өөрийнхөө мөнгийг нэмээд магадгүй зарим нь алдчихдаг. Тэгээд одоо яг хариуцлага суугаад за одоос тэ яг ихнээсээ би яаж нэг ихнээсээ мөнгө хийх үү те. Тэгээ яг тэр үед л хүн ойлгох юм шиг байгаа. Уул нь бол тэрнээс өмнө ойлгох энгийн ойлгоч жоохон мөнгөөр эхлээд ч юм уу тэрийг алдаж үзээд ерөнхийдөө бол ойлгочих байхгүй юу. Жоохон хэцүүлтэй шууд нөгөө ямар ч чек хийж үзээгүй өөрийнхөө мөнгийг алдаж үзээгүй юм бол шууд ингээд амжилт гаргаад явна гэж бас үнэхээр бэдгүй юм байна. Яаж тийм ингээд хүний сэтгэл зүйтэй холбоотой мөнгө ч өөрөө сэтгэл зүйтэй холбоотой гэдэг зүйл шүү дээ. Өөрөө бид нар мөнгө олоход ч юм уу мөнгө алдахад угаасаа сэтгэл зүй хөлжөөд бид нар өөрөө natural тийм те. Тийм болохоор жоохон хэцүү анх юу ч мэдгүй яг ингээд иймэрхүү алдагдлын сэтгэл зүг мэдгүй байгаа ч юм уу те. Эсвэл их мөнгө оглоод тэрийг зөв менежмент хийж чадах. Тэр жоохон хэцүү анхнаас хүн тийм байглаасаа тийш өрнө гэж бол байхгүй. Гэхдээ хүмүүсний одоо энэ жишээн дээр одоо таны одоо мөгийг ярьж байгаа жишээ байна те. Гэх мэт ингээд хүмүүсийн жишээн дээр бид нар ер нь жоохон арай жоохон ч гэсэн risk management болох хэрэгтэй байхгүй баг зэрэг одоо paper trading хийж гэл. Эсвэл яг мөгийг ярьдаг саяны одоо юуг бол би амар хүмүүс нурч байгаа хүмүүс бол амар encourage хийж $600 гэдэг бол бас өөрийнхөө $6,000 бид нар $600 одоо $600-аас их хэмжээний мөнгө оруулаад албал бид нар хэцүүтэй $600 тодорхой хэмжээнд алдахад тийм амар хэцүү гэсэн. Одоо яг мэдээж хаан байгаагаа бид Монгол ашиг мөнгөтэй. Тэгээ яг хацтангуу гайгүй $60,000 авчихсан. Тийм болохоор энийг манайхан ороод судлаа сонирхоод үзээрэй. Тийм бас мөнгөний ярьсан бичлэг амар таалагдсан. Тэр нөгөө price action-а хараад ерөнхийдөө trade хийдэг гэдэг. Тийм ер нь айгүй энгийн санагдлаар өөрөө ч арга байл. Гол чиний одоо strategy надаас яг юу скилзүү менежмент их хвчлэн санагдаа тийм. Technical analysis бол айгүй basic хэрэгэлдэг гэж сая өөрөө яллаа шүү дээ. Moving average хэрэгэлдэг, price action хардаг. RSI ер нь угсаа амар ингээл basic гэхдээ амар efficient те for following prophecy буюу айгүй олон хэрэгэлдэг болохоор тэн дээр хүмүүсийн reaction угсаа гарч ирж идэг болохоор тийм яалтчгүй нөгөө support resistance төвшин бол яг нэг тэр цаг дээр ирэхээр
ганц би гэлтгүй бүх хүмүүс л маш тодорхой харагдаж байгаа. Тэр нэг хөдөлгөөн орж ирнэ. Тэгээд ер нь юмыг нэг тийм ингэнээх олон бас зарим хүмүүс нэг хэтэрхий олон ирээлжсэн индикатор тавьчаад сууж идэг. Тэгээ хүн хүндэл өөрлөх л та. Арга барил нь өөрт нь яаж тохирч байна. Миний хувьд бол тийм ирээлжсэн юм харахаар ингээд цаанаасаа нэг тийм жоохон утгагүй юуг харагдаад идэх. Тэгээ аль болох энгийн байлгаал юм аа. Тэр хийх дуртай. Тэгээ яг чиний ярьсан жишээ бол бүр яалтчихгүй өнөө хүн ингээд заавал одоо чинь анх forex уг бол стокыг судлаад үзэхэд ингэж одоо аккаунтаа алдсан хэдэн мянгаар нь алдсан маш олон хүмүүсийн тохиолдол л зөндөө юм байгаа тийм ээ. Гайгүй одоо за нэг жоохон судалгаа ярьдаг ч юм уу нэг тийм гайгүй хүний алдаанаас суралцчихдаг. Тэгээ заавал тэр шин давтах шаардлагагүй шүү дээ. Энэ одоо хэдэн мянган одоо хувь трейдер хийдэг хүмүүс зөндөө алдаа гаргаад тэгэл тэрийгэ хилэн далангуу YouTube эдийн хаана ингэ шеэрлэл явж байгаа. Тэгээ хүний алдаанаас маш сайн суралцаа. Заавал бигээрээ давтах шаардлагагүй тэр суралцсан их зүг юм байлээ. Тэгээд яг хөөгээд ярих амархан л да. Тэгээд яг ядаж өөрөө алдсан ч гэсэн нэг бага хэмжээгээр алддаг ч юм уу тийм ээ. Мэдээж одоо тодорхой хэмжээнд алдах нь тодорхой. Тэгээд шууд ингээд юм дардан зам байхгүй. Ялангуяа энэ арилжаан дээр. Тийм болохоор тэгэл эхнээс нь л рискээ бага барайл. Тэгээд бага хэмжээгээр л алдаал нэг үнтэй чухал хичээлүүдээр нэг бага хэмжээний алдагдлалтаас сураад ячаасаа л гэж тэр чинь шүү. Би зүгээр ингээд YouTube дээр нэг мим үзгүй манай нөхөр зурагтан дээр тавьсан байсан. Тэгсэн чинь тэн дээр ингээд хэрхэн биткойныг panic sell хийхгүй байх вэ гэсэн нэг тийм мим видео байгаа хгүй. Тэр нь гэсэн чи юу их гэсэн чинь зүгээр л ингээд чимээгүй одоо флол хийгээл тоон гэж аахгүй. Тэгээд тэрийг хараад надаа айгу фаны ч гэсэн амар үнэн санагдчихсан. Бидний нөгөө гаргадаг алдаа юу ч болоог байх. Нэг бол panic sell гэдэг. Эсвэл option дээр бас нэг юм алдаа гаргахгүй. Option шин бас expiration date дээр тэгээд нөгөө expiration date нь ойртчод тахт чинь ингээд нэг тийм magic гарч ирээд буцаад өсчих юм шиг нөгөө гэрийг stop loss тавьдгүй зөв proper stop loss хийгээд зарим үед нөгөө stop loss-а хийгээд гараад нөгөө алдагдлаа хүлээгээд өөрөө өмнө харах тахгүй. Би миний буруу байсан. Тэгээд би ингээд нөгөө өөрийнхөө аккаунтыг өвдөхгүй тулд тэр алдагдлыг хүлээгээд гарах хэрэгтэй гэдгийг ерөөсөө хүлээн зөвшөөрч чаддгүй. Нөгөөдхөө бүр ингээ хастаргаад нойллуулаад дуусчихдаг. Надад тийм жишээ бол байсан. Би өөрөө тэгж алдчихсан жишээ бол зөндөлсэн зэ. Тэгээд эргээд бодоод нөгөө нэг одоо трейдэн дээрээ одоо анализ хийдэг байхгүй юу. Тэгэнгუთ миний хийсэн юм болохоор зүгээр л өөрөө би ингээд миний technical analysis бодлоо байлаа. Би ингээд зүгээр яг энэ дээр stop loss хийгээд гарчихгүй. Амар ингээл асуудал. Би нэг за 10-20% алдаад ч юм уу гарчих байсан юм дээр зүгээр тэрийгээ ингээд өөртөө өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйгээр барьж үлцээргаад бүхэнгээ алдсан байгаа байхгүй юу. Тэгээд эргүүлээд бодоод би өөртөө үнэшсэн бол би тэр капиталын 80%-ыг аваад үлдэх байсан байхгүй 20% stop loss хийгээд. Гэтэл өөртөө үнэж байгаагүй болохоор 100%-ыг нь алдчихж байгаа байхгүй юу. Тэгээд эргээ бодоод үзэнгүүт амар тэнийг алдаа хийсэн ч юм уу. Харин тийм нөө арилжаа хийж байгаа хүмүүсийн бас хамгийн хэцүү хэсэг нөө алдаглаа хүлээж сурах тийм ээ. Бид нар чинь арилжаа хийхээс өмнө би нэг ном уншсан чинь нэг ийм уншиж байсан юм байна. Арилжаа хийхээс өмнө за бид нар шим за өөр нэг ажил хийдэг гэсэн тэрэндээ маш сайн байсан ч юм уу тийм ээ. Тийм нэг юм мэгэрсэн байгаа хүн болгон мэрэгчлээ ажил хийгээд туршлагатай болсон. Тэгээ яг тэр сэтгэл зүгээр арилжаа ингээл анх сурч эхэлж байгаа мөртлөө нэг тийм алдаа гарах дурггүй нэг тийм юмыг төгс ингээд сайн их дуртай. Ихэнх хүмүүс ер нь бол ихэнх хүмүүс нэг тийм алдагл хүлээх дурггүй байнга л ашиг аваад амин. Яран алга болчихсон уу эсвэл надаас одоо хамгийн буруу алдаа гэж байгаа. Энэ сайн арилжаа хийгээд нэг хаштай болж эхлэхийн хамгийн гол юм нь бол алдаглаа баг дээр нь хаагаа сурчих. Тийм яг үнэ. Тэгэл хамгийн том алхам болж байгаа юм л та. Тэгэл бас адилхан тэгэл алдаглаа барьж байгаа л ихсчихсэн тохиолдол байгаа. Тийм. Ямар үед одоо ингээд яг жинхнээсээ ингээд алдаагаа хүлээгээд гарах уу? Одоо жишээл proper одоо stop loss-ийн лимиттэй байна уу? Одоо яг жишээлбэл миний хувьд болж юу 10 сар. Одоо дэвштэй 20. Тэрэндээ байхыг хичээдэг байхгүй юу? Өөрөө одоо их тиймэрхүү одоо менежмент хэвлэж гинөө stop loss-ийн менежмент. За би болохоор арилжаа байнга өөрөө ингээд хинаас сууж яадаг. Ерөнхийдөө өөрөө хинаагүй тохиолдолд тийм open арилжаа үлдээдэггүй. Тийм болохоор stop loss яг тэр төвшөнд одоо нүдэн баримжаагаар тийм ээ. За би энэ хүртэл одоо ашиг аваад гарах юм байна. Алдагд хүлээд би энэ хүрээд хаах юм байна гэсэн нэг тийм яг stop loss-ыг тавьдаггүй. Тэгсэн мөртөө энэ хүрээд хаана гэснээр бол атас нь мэдэж ордог.
Тэгээд яг ихнээ мэдэж орсон ч гэсэн яг анхаа айлч хийжсэн бодоход одоо бол гайг болцсон байна л да. Яг тэр төвшөндөө очихоор хаадаг аллагдлаа хүлээгээд хаагаас сурцсан. Тэгтээ бас заримдаа мэдээж алдаа гаргана. Гэхдээ энэ компани данс арилжж байгаа болохоор одоо цаанаас нь заагаад өгсөн хамгийн ихтэй би алдагдал хүлээхэд 5% хүрэхгүй л ерөөдөө өдрийн дансын хэмжээний 5%-аас багтаал арилж байгаа хаадаг та. Бүр муудраа. Тэгээ ер нь бол би ч гэсэн спорт лайн зурчилсан одоо энэс авшаа боо чижрээ заран шүү гэж. Уул нь хэлтэй тэгээд зарим тохиолдолд нөгөө зөвсөж байгаа авшаа. Арилтаа бэд нөгөө амт яг тиймээс тэгээд жоохон дэше төлчих юм болов гэж байна. Манайхаас үгүй сонирхоод асуух тэр микээ онгоолгоод чөлөө таа. Тэр найддаг юм ч бас нөгөө миний арилжаадаг US 30 манаас нэлээд одоо хөдөлгөөн өндөртэй байдаг. Жишээ нь $100 би бол нэг арилжаанд орохдоо нэг ойролцоогоор $50 ашиг 50 pp гэдэг форексээр 50 pp ашиг авахад одоо нэг арилжаанд миний хангалттай гэж үздэг. Тийм болохоор өдөрт одоо сүүлийн үед одоо US 30 чан хасах 800 хүрээл тэр нь буцаж нэмэх болоод тэг ахаад хасах болоод амар ийм хөдөлгөөн өндөртэй байгаа. Тэнд бол нэг 50 pp-ийн $50 одоо хөдөлгөөн байхад би бол их хурдан оруулах гаргал явдаг л та. Тэгээд зарим Forex тэрийг хүчтэй scalping маягаар хийгээд юм уу тий? Тий Dodgers дээр аяг өгөхөр арилждаг юм те US 30 US 100 болохоор юу болоод явчихна. Nasdaq тэгээд US 500 болохоор S&P 500 талаа явчихдаг те. Бид нар индексүүд дээр ер нь манайхан ч гэсэн ерөөхдөө индекс чинь Forex дээр нэг байгаа юм. Тэгснэ цаашаа яваад futures дээр нэг байгаа юм. Тэгснэ өөрөө бас actual одоо индекс нь stock дээр байдаг. Тэгснэ дахиад option дээр болохоор тэрийг нь одоо хөвчлэн ETF-ээр trade хийж болдог байхгүй юу? Тэр ер нь basically бид нар өөр юм ярьдаг ч гэсэнтэй нэг functionтэй нэг хөдөлгөөнтэй юм дээр trade хийдэг. Ялгаа нь болохоор яг нэг нь одоо forward ч болохоор яг арай төрүүлээд байдаг. Бид нар болохоор actually real time дээр та нар болохоор арай төрүүлж time дээр trade хийдэг. Гэхдээ яг та нарын хөдөлгөөн чи эргүүлээд бид нарт affected байгаад бидний хөдөлгөөн зөрүүлээд та нарт affected ингээд юм circle байдаг байхгүй юу? Байдсан байлээ ер нь бол. Тэгээд ялгаагүй бид нар ч гэсэндээ одоо сүүлийн үед Nasdaq одоо юугаар ярих юм бол US 100 тэгээ US 500 дээр илбэг хийдэг. Тэд нар амар хөдөлгөөнтэй байгаа. Тэрхий хөдөлгөөнтэй тэгээд яг өөрийн чинь хэлгээр би ч гэсэндээ ороод амар хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Тэнд нь болж игэл яа тэгээд хүмүүс болохоор бүр хоол хийж байгаа л 200 300 ч юм уу шиг хийдэг юм байсан тест би бас энэ хортой хийгээд сэтгүүлж тэгэрчсэн. Хөдөлгөөн сайтай байдаг. Зөв одоо бариад авчих юм бол айгүй дээшээ дошоос ханддаг. Ялангуяа сүүлийн энэ 7 хоног бүр crazy байлаа. Арай л амар байлаа. Амар байлаа бүр. Тэгээд сая евро доллартай харьцах харьцаа амар хөдөлж байна уу? Долларын ханш айгүй бууж байгаа нөө юм дээр USD дээр futures дээр Aussie ханш нэлээд сүүлийн бараг 6-7 хоног боллоо шүү дээ. Gold нэрээ US шүү дээ. Gold дээр шүү дээ. Cut handle гэжтэй. Тэгээд gold бол жоохон нэлээд өсөж байгаа харагдчихсан. Тэгээд өссөн байна уу? Би өнгөрсөн 7 хоног дээр gold дээр нэг futures дээр trade хийчихэд гарчсан юм аа. Энэ 7 хоногт юу хийж амжаагүй. Gold одоо жоохон өсөж байсан. Өөрчөө чи ихэвчлэн нөгөө forex болохоор дандаа юу л хата тий. Тэгээ дээрэс нь forex дээр ажиллаж байгаа мэдээ гэхээсээ илүү тэрний шинжилгээгээ хараад тэгээд байгаа юм та гэж үздэг. Forex дандаа нөгөө pair ажиллаж байгаа хүмүүс бол тийм техник шинжилгээ илүү гоё ажиллаад байдаг. Индексийн үед бол мэдээ бас ялцчихгүй айгу маш томор нөлөөлдөг. Тэгээ NFT мэдээ, уул нь төв банкны гаргаж байгаа бүх мэдээнүүд бас нэг US 30 компани одоо доторх компаниуд одоо тайлбараа гаргаад орлого талынхаа мэдээлэл гаргаад эхлэхээр энэ бол нэлээд савлгаатай, нэлээд өндөр байдаг. Ялангуяа Нью-Йорк өглөөний хэсгээр
За нэг тийм савлгаатай үеийн арилжаа хийхгүй болидоо гэж бодвол чинь Forex чинь 7 хоног 5 өдөр 24 цаг нээлттэй бас оройн цагаар арилжаа хийж болно. Тэгэхээр ихвчлэн Forex арилж байгаа хүмүүс нэг тийм day trade scalp ч юм уу нэг тийм богино хугацаанд арилжаа хийж богино хугацааны ашигын төлөө арилжаа хийдэг. Тэгээд би бас нэг 7 одоо амралтын өдөр ерөөсөн тийм open арилжаа үлдээдэггүй. Яг л 7 хоногтой ашиг алдаглаа аваад дуусгадаг. Тийм болохоор нэг тийм урт хугацааны хөрөнгө оруулалт хийж сурах бас илүү хувьцаа options тал руугаа ингээд маш их сонирхож байгаа. Тэгэл анх сурсан зарчмаараа одоо эхнээсээ YouTube хичээлүүд үзэл дараагийн шатны ямар хичээл хөтлөж авах уу, ямар хичээл үзэх үү гэж сонирхоод явж байгаа. Option руу битээ ороорой. Option яг зүгээр л дээ. Ер нь бол зүгээр яг одоо юу яа гэж бодож байгаа option зөхгүй. Одоо тийм мөрчмдээ саний өөр чигээр урт хугацааны одоо юм шиг retirement ч юм уу тий бүр яг ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий гэж бодож байгаа нь бол option нэг зөвхөмжтэй биш зүгээр л яг stock share-ээр нь хатлаж авах айгу зөвхөдөг. Жишээр нь одоо жоохон багч гэсэндээ зөв stock-аа сонгох юм бол одоо урт одоо IRA account дээр ч юм уу тийм урт хугацааны аккаунтн дээр бол болж бити option авал бүр холын ч юм уу option авах. Зүгээр. Би болохоор нэг өөрөө өдөртөө ороо гарчдаг болохоор миний хувьд урт хугацааны гэж байгаа маань нэг өсрэл би нэг 2-3 сарын хугацааны юм яриад байгаа. Яа, кофе гэдэг хүмүүс л ялцчих юм шүү тийм бол яг option байна. Гэтэ өөрөө forex гэдэг чинь өөр option-ы risk-ийг бол угаасаа айгуух чадна гэж болно. Тийм ч зүгээр options. Яшаа option. Тийм 3 хоногийн сургалтанд сууж үзчихсэн. Ямар trading active юм гэлээ. Тэгээд тэнд яг азар нэг options аяг мундаг арилждаг трейдер байж хараад тэгээд тэрнээс тэрний хичээлийг үзчихээ. За би options л ялцчихгүй сурах хэрэгтэй юм байна. Тэгээд би өөрөө forex day trade хийдэг юм чи. Адилхан options day trade хийвэл одоо газарч халуу тийм ээ. Ядаж нэг 2-3 сарын хугацаатай ингээд энэ аргаар нэг ийм стратегиэр явах хэрэгтэй байна гэж бол бодоод байгаа. Option дээр аюу spread swing хийх аюу зүгээр сурч юм бол яг жоохон өөр ч хийдэг forex-с жоохон өөр л тоо. Тиймэрхүү одоо тийм spread тэднийг болохоор юу яадаг exotic options гэж ярьдаг. Тиймэрхүү options хийгээд сурч юм бол бас айгу зүгээр spread айгу олон legтэй ингээд нэг нь аваад нөгөө хийсэл хийгээд ингээд хооронд нь ерөөд залгаад тэгэж spread хийж болно. Эсвэл зүгээр дан нэг option дээр авч болно. Эсвэл яг хоо swing trade хийж болно. Тэгээд options авчихын тулд яалтчихвал нэг тийм бас tax-аа сайн судалж энэ талаа сайн судалж авахгүй бол бас юу юм шиг байна тий. Forex Миний интернет муу байна уу? Эсвэл ярианд таслаа. Tax яах юм гэж юу? Tax option хийхээр илүү tax авах гэж юу? Tax гэж юмсан. In tax for say you forex дээр tax яадаг юм бэ? Forex адилхан гэсэн tax гэхдээ чинь аккаунт Монгол дээр хэрнээсэн мөнгөөр явж байгаа багтал. Тэгвэл гайгүй тийм. За би болохоор tax гэдэг байна болохоор ерөнхийдөө одоогоор Америк иргэн болог болохоор эндээ би forex-аа tax-ыг төлдөг. Ихэнх бүх аккаунт маань Монголын иргэн Монголын юугаар явдаг. Тийм. Тэр их зүгээр юм байна. Америкт бүртгэлтэй очиод tax төлөв. Хэрвээ яадаг вэ? Монголын нэр интерактив дээр бас юу аккаунт нээлгээд тэндээсээ тэгээд арилж байгаа хийгээж бодно гэж ярьжсэн баха манайхан. Тийм. Болсон би яг Thinkorswim руу гэл хамжиж захаас аккаунт нэгсэн болохоор Монголоос гэдээсэн хамт дээр юм билээ. Тэгээд interactive broker transaction fee төлдөг. Зүгээр юм билээ. Interactive дээр одоо яг адилхан tradingview.com хийчихэл тэгээд яг transaction-ыг авах юм дээр interactive дээр хийгээд яваад байж байна. Тийм. Тэгээд яг манай уулзалтанд орсон хүмүүсээ яг зөвлөхөр гэж ашиг. Тэгээд тэр тусмаа эмэгтэйчүүдийн премиум өрөөндөө оруулах та. Тэгээд премиум өрөөнд орохоор хотын бизнесийг суралцаад яах вэ гэдэг тэгээд жишээлбэл одоо шижрээ уух2 манай премиум өрөөний анализ хийж байгаа. Тэр хоёроо дагаад бид арилжаа зарим юмнууд дээр ингээд суралцаад шижрээ бас тусгаад нэг тийм опшн дээр сургалт явуулж байгаа.
Тэгээд бас манайхнаас бас форекс гэсэн сонирхож байгаа хүмүүс байгаа. Тэгээд одоо чам шиг бод энэ шижрээ идэх шиг хүмүүстэй бид тэр тусгаар юм өөрөө нэгээд ингээд бидний ярилцсан суралцаад явж байгаа. Тэгээд яг премиум чамаг оруулна. За баярлалаа. Тэгвэл би тэр өрөөнд нь орчвол опшны юуныг үзнэ. Тэгээд би суралцаад яа. Option-ийг төвтэй юм жоохон компани earnings амар төвтэй шүү дээ. Одоо options earnings зарлаад өнөөдөр миний мэдхээр Apple дээр earnings, Robinhood бас earnings зарласан баг тий. Тэгээ өөр компани хамгийн халуун earningsтэй байгаа болохоор Apple. Ийм earnings зарлаад ирэхээр бас амар хөдөлгөөнтэй болчихно. Тэр нь жоохон нэг талдаа одоо earnings руу ордог хүмүүст л айгүй гоё юм шүү. Би ч earnings-ээс ордгоо тийм айгүй risk яахгүй юу? Хинч мэдгүй шүү дээ. Нөгөө компани earnings өндөр байх уу эсвэл унцсан байх уу гэдгийг нэг амар тааж мэдэх боломж яг тодорхой хэмжээнд баримжаатай хүмүүс байдаг л хальтаа. Тэгтээ би бол тийм юм болохоор тиймэрхүү хөдөлгөөн рүү оруулах айгу маркет халуун болно. Яг тиймэрхүү earnings чинь зарим тохиолдолд том одоо tech компаниудын earnings-аас болоод айгуух нөгөө нэг юу хөлн одоо US Townsend ч юм л дээ. US соочмо тэд нар ч айгуух хөдлөн тийм жоохон хөдөлгөөнтэй options сонирхоод орно гэх юм бол бас сонирхолтой гоё ш. Ер нь тэгж diversify хийхгүй бол болохгүй юм шиг санагддیں۔ Надаа. Яа тэгэхээр нөгөө нэг зүйл дээр бид нар ингээд яг гоё л доо. Нэг юм нэрээ мөнгө хийгээд тэр арга барил тактика эзэмшиж штэ. Гэхдээ нөгөө diversify хийх юм бол жишээ бодоод үзье. Их тохиолдолд ингэдэг гэсэн. Крипто одоо өсөөд ингээд маркет жоохон унжаад крипто зөвлөд өсдөг ч юм уу тийм тохиолдол их байдаг байхгүй юу? Ингээд diversify хийсэн байгаа өөрийнхөө алдагдлыг крипто дээр байгаа одоо ашгаараа нөхөх ч юм уу тийм тохиолдол их гардаг. За жишээр ярих юм бол бас ингээд stock market унжахад алт өсдөг шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө нэг жоохон тодорхой хэмжээнд нөгөө том зургаар нь харахад өөртөө байгаа бүх аккаунтынхаа нэг талаар нь хhedge хийх боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр би нэг талаар нь asset-ийн gold дээр орсон байгаа ч юм уу тийм их байгаа тохиолдолтой. Тэгж diversify гэсэн байх нь амар ашигтай юм байлээ. Гэхдээ бас too much юм руу сарваагаад тахаар жоохон голтон төрчиж магадгүй. Би бас өмнөх талаагийн яриаг сонссон. Мөнхөрд нэгэд голомтын захирал орж ирж ярьжсэн. Тэгээд тэрний үйлчлэгийг сонирхолтой санагдаад бас би тэр тал руу одоо өөрөө бас байнга менеж хийж тэдний хэмжээнд одоо хувьцааг судлаад худалдаа авч чадахгүй юм чинь бас тийм үйлчлэгийг нь мэрэглийн хүмүүсээс авчруулах зүгээр санагдсан. Тэр бонд яг үнэ. Ялангуяа нэг урт хугацааны тиймэрхүү стокыг арай тэр хүний одоо ярьж байгаа миний ойлгосон бол зөв Америкт улсаа тийм хөх байж тээ. Тэрийг зөвхөн монголчууд аяг олж байгаа юм байлээ. Нөгөө бүр урт хугацааны хэвлэн ер нь бол нэг за дараач жил ч юм уу ер нь хатанууд хэвчлэн байдаг хгүй юу? Компанийн цансаа судалж өгөөд үйлчлэлийн нь бол амар таалагдсан. Би бас 2 сарынхаа юунд нь сууд юм л үгчдүүд болсон шүү. Монгол компаниуд бас хадгаламж одоо хүүн багассан. Тийм болохоор ялцчгүй л урт хугацаанд одоо өөрөө л бүх юмээ судалж чадахгүй юм чинь мэрэгжлийн хүмүүстээс даатгаад хөрөнгө оруулалт хийхээс зөв гэж бодож байгаа. Тийм зөв. Тодорхой хэмжээний багах мөнгөөр байнга арилжаа хийж гисэн олсон цаандаа нэг найдвартай танд оруулсан байх хэрэгтэй төвчвөл. Яг таны хэлээр олсон ашигны найдвартай урт хугацаанд бага хэмжээгээр ч өсгөхөд bijвэл тэр чинь хэрэгтэй байхгүй юу? Аха. Тэгэл day trade хийх хүмүүс чинь хэцүү шттэ. Одоо дараа 7 хоногт ашиг олох уу? Хичнээн яг өөрөө би ашиг олно гэж арилжаа хийж байгаа ч гэсэн эсрэгээр алдагдал хүлээгч магадaltaй. Тийм болохоор ялцчгүй л урт хугацааны хөрөнгө оруулалт урт хугацааны юм хийх хэрэгтэй болж байна. Яг зөв. Яг тэр зүгээр юм байлээ шүү. Би чинь бас тийж бодоод том нөгөө юм дээр аккаунт наадлаа аваад толгойлчтой шүү. Тэгвэл бид нар нөгөө айгүй хэмжээний мөнгийг ингээд рискт оруулаад day trade байх тэгээд амар өрөөсгөл юм байлээ. Бас зүгээр бага хэмжээний мөнгийг risk exposure хийгээд ихэнх мөнгнүүдтэйгээ болохоор энэ long term яг одоо бол амар урт хугацааны жишээ бас харж байна. Тэгэхээр маркет айгүй том correction хийсэн байна. Зөвч болохоор 10 Тийм тэр бол ялцчихгүй. Угаасаа ингээд бас хүмүүс ингээ гаднаас харахад
арилжаа хийж байгаа чинь тийм айгу цэвэрхэн ажил харагдаад байдаг тийм ээ. Нэг ганц хоёр товч тарчаал ингээл тэлэг цараа сууж идэг. Ясны нэр энэ чинь маш их стресстэй бүр стресстэй ажил тийм ээ. Тэр одоо хүмүүс хийхээс аш мэдэхгүй. Тийм болохоор тэгэл олон тал зэрэг стресс жахаар ингээл урт хугацааны ямиг бол заавалчгүй хөрөнгө оруулалтыг хийгээл баг багаар нь худалдаж аваад ялангуяа өөрөө хэрэг тийм компанид харьцахгүй гэх юм бол одоо нэг их хэмжээтэй бид нар ч юм уу US 500-аас багаар нь худалдаа авчдаг ч юм уу тийм ээ. Нэг тогтмол дүнгээр баг багаар туцааны хөрөнгө оруулалт хийх бол ялцчихгүй. Тийм стрессийг арай багасгаж өгч байгаа юм уу? Тийм. Нөгөө багасгах шүү. Тийм шүү. Тэгээд одоо тэгтээ бас нөгөө макроэкономик жоох яг яах гэдэг тэрийг харж хагаад том компаниудыг асахгүй болоод сүүлийн үед бол long term ч гэсэндээ улаас нь эсвэн хийхэд жоохон санаа хэцүү болчихсон нээр 2-3 сартай яачихар тий. Тэгтээ би бол угаасаа яг хоо тэгж хүлээглэн л да өнгөрсөн жилийн correction 15% бид нар ингээл амар унаалахаар паниксэл би бол ганц юм нэрсэн хийж лээсэн. Тэгээд өнгөрсөн жил бол буцаал амар хурдан bounce back хийсэн тий. Энэ жил tapering and цаг байгаа гэдэг юм буцаад бас bounce back хийх байх гэж болсон. Тэгэхээр яг урт хугацаанд нэг дорож тэгж буцаад bounce back хийхэд 3 сар бол болох л та. Тэгээд at some point ингээл зал хугацаанд ерөөхдөө өсдөг. History-ийн харуул нэг хувьцаа ингээд жил доошоо унсан тохиолдол байхгүй. Яг тэр үед чинь тэгээд хувьцаагаар байж очиж байгаа байхгүй. Option авсан баггүй хугацаанд идэвчээ. Option бид нар хугацааг таах боломжгүй. Тийм болохоор чинь тэгэхээр жишээлбэл би одоо өнгөрсөн яг 2 сарыг яг чинь 2 сарын 5-6-аас эхлээд нэг 2 сар хүртэл Tesla-гийн хувьцаа чиста нэрэ байнга өсөлттэй явлаа шүү. Тэгээд ороод бараг орж харж хараа бараг орхид 2 сар хүртэл байж байгаа. Тэгээд яг энэ чигээр явчих юм бах гээд 860 дээр ахаад орцсон чинь доош зөндөө буугаад чи бараг 5-6-7 сар хувьцаагаар байсан тул та 5-6-7 сар тэгээд хүлээж тэгээд буцаж дэшээ явлаа шүү дээ. Буцаж ирсэн. Тэгэхээр одоо жоохон swing хийгээд урт хугацаанд long option авах гэхээр одоо ямар асуудал гарах гэдэг нь шүү бүр урт хугацаагаар авах хэрэгтэй юм уу гэж бас бодлоо. Одоо саяны санаанд хүн 12 сараас эхлээд маркет унахад чинь 2-3 сарын хугацаанд авсан option бол тэгээд өдрөөсөө дундчлаад яхад чинь бас маркетаар шогол улаан байлаа л да. Тэг. Тэгвэл опшнс дээр ялцгүй хугацааг маш сайн анхаарч хармаар юм гэж бодлоо. Харин swing хийж байгаа боломжтой шүү. Тийм тиймэр юм гэж. Опшнс дээр swing хийхэд жоохон юу ядгүй үнэтэй хувьцаануудаар хийсэн илүү үрдөнтэй байдаг ах тийм ээ. Ясаараа яг зөв найдвартай blue chip би л тэгж үздэг. Нэмэ жижиг юмнууд дээр л тэгж урт хугацаанд swing хийх бас тэрсэлтэй байна. Йоо, компаниас шалтгаалсан л да. Компанийн valuation-ээс л болно. Жишээлбэл яг сүүлийн үед нөгөө компани valuation амар өндөр, Tesla-мс амар үнэтэй л болоод байгаа болохоос гайгүй мөрчлөө боломжтой компаниуд байдаг шүү дээ. Сүүл зүгээр ETF-үүд ч юм уу тиймэрхүү юмнууд дээр болсон. Янз яг юунасаа яг ямар урт хугацаанд барьж байгаа бас нэг тийм тодорхой өндөр хэмжээний хүлээж байгаа болохоор тийм хямдхан хувьцаануудыг одоо тийм өндөр өсөлт гаргахын тулд мэдээж том одоо их мөнгөтэй институт авч иж өсөлт нь гарч ирнэ. Тийм болохоор нэг тийм хямдхан үнэтэй хувьцааг бид нар чинь авч чаддаг юм шиг байгаа миний ойлгосноор хэтэрхий олон ширхгийг авчих болохоор тэр боломж нь байхгүй. Тийм болохоор жоохон үнэтэй хувьцаанаас ингээд хэрвээ нэг тийм swing trade хийж байгаа жоохон үнэтэй хувьцаанаас илүү хийвэл зүгээр гэж сонсч байсан юм байна. Тэгээд тэр талаар асуулаа. Уга үнэтэй гэхээс илүү blue chip гэж байна. Одоо жишээл Apple ч амар үнэтэй биш шүү дээ. Одоо Apple чинь үнэтэй шишээ нэг тийм арчаар $200 ахаа. Тийм $200 хүртэл тийм. Тэр бол тийм. Яг урт хугацаанд хадгалаад өөр зөв нөлөөлөх юм бол $20-30 хувьцаагаас penny stock-нууд яг long term тийм ээ. Penny stock гэж ярьдаг хугацаанд тийм. Бид нар яг амар хямдхан $5 болох хүнээс доошоо ч юм уу. Тийм хугацаанд л long term тийм ээ. Long term бодлож авч байгаа бол яг өөрөө ч ярьдаг тийм жоохон үнэтэй хугацаанууд бол зүгээр шүү. Яг тэгтээ үнэтэй ч гэсэндээ компанийн одоо үйл ажиллагаа valuation одоо earnings per share тэгээд дотроо ингээд бас нөгөө хардаг тухайн компани
ашиг хийж гинөө компани ашиг хийжээвэл тэр ашигтай байгаа компанид тэр хөрөнгө оруулж иж цаашдаа тэрхүү компани чинь улам ашигаа гэдээ явна тий. Дотроо тухайн компани кэштэй нуу. Кэштэй байгаа болвол тухайн компани чинь ашиг нь өндөр энэ гэсэн үг байхгүй юу? Одоо зарим тохиолдолд урт long term давцсан байгаа хувьцаа их blue chip хувьцаанууд нэг гоё юм тэгээд long term дагаа тавьчлаа заяа. Ерөнхийдөө бол жил дотроо тухайн компани чинь доройж нэг 20-30% ерөнхийдөө яг гайгүй компани сонгох юм бол бүр 50% инвестор нь бол өгөн заяа жил дотроо. Тэгээд давхар dividend гэж юм байдаг. Гэхдээ одоо манай хармаа шиг гэж штэ. Тэгээд нөгөөдхөө зүгээр аваад тавьчихдаг. Тодорхой хэмжээний жилийн return заа ингээд хам бүхэн буруугаар хэлж байгаа дийлэнх blue chip хувьцаа доройж 10% бас өгнө. Тэгээд тэр 10% return-тэй хамгийн муудаа байдлаа гэж бодоход дээрээс нь давхар хоолт хийлээ гэсэн чинь юу гэж байгаа байхгүй dividend өгж байгаа байхгүй юу одоо ногч өгж байгаа байхгүй юу тийм болохоор урт хугацаанд ялангуяа зүгээр тийм айгу хитэн компани нэг сууж агаад айгу сайн судалж агаад эсвэл одоо яг өөрийн хэлдгээр тэр нэг financial advisor хүмүүс дээр очиод тийм их зөвлөгөө аваад тэрхүү зөвлөгөөнийхаа дагуу хөрөнгө оруулалтаа хийгээд давхар dividend аваад тэгвэл жил гарна тэр мөнгийг бид нар зүгээр ингээ банкн дотор бид нар savings одоо байлаа гэж бодоход ямар ч нөгөө юугүй return-гүй зүгээр тэр мөнгийг банк дотор зүгээр тавьсныхаа хариуд бид нар ямар ч return авдаггүй бол эргээд бид нар хөрөнгө оруулалтыг хийчихээр хөрөнгө оруулалт хийсэн хүний одоо ашиг бол ерөөсөө тэр ихгүй зүгээр мөнгөө бараг safe штэ. Тэгээ safe чаашаа тодорхой хэмжээнд зөв blue chip авсан байхад бол бас тодорхой хэмжээний эрсдэл баг тий. Тэгээд эрсдэл багтай тэгснэ хүү дээрээ хүү нэмэгдэн штэ энэ чинь одоо нөгөө нэг тухайн stock ч өсөөд ирэхээр чинь тэрэн дээр чинь нэмэгдээд одоо dividend өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө ашиг дээр ашиг нэмэгдээд ерөөхдөө бас айгүй ашигтай урт хугацаанд би нэг хүүхдийнхаа нэр дээр тийм нэгээд ганц нэг юм айгүй зүгээр юм байна ер нь бол одоо хүүхд мөгцтэй хүмүүс бол ирээдүйд college fund гээд Аха. Сайн ногдол ашиг гэснээс бас нэг индексүүд чинь нэг компани хувьцаануудын нийлүүлсэн индексүүд байдаг шүү дээ. Тэгээд ногдол ашиг одоо юм тараадаг өгвөл тараадаг тэр үеэр арилжаа хийхэд хэрвээ long орвол бас ногдол ашиг орж ирдэг. Тодорхой хэмжээний chart орохоор бас давхар ногдол ашигын дүнг нь хасаж өгдөг арилжаан дээр. Индекс арилж байгаа хүмүүс. Тэгэхээр ингээд тойроод жоохон төстэй тэгээд нэг жоохон нэг холбогдсон л юм байгаа дээ тийм. Угаасаа нэг there better гэж явдаг шүү дээ forex чинь нөгөө тухайн нэг одоо тухайн одоо currency байх юм уу те тухайн компани байх юм уу эсвэл өөрчлөлөөр US30 чинь бас interest drive хийдэг гэж үздэг болохоор тэгээд нэг circles төр бөөнөр уулан таад байхгүй. Гэтэ яг нэг хөршийг trade хийдэг хүн тэгж та ярих юм уу? Тийм манайхны одоо угаасаа айгуух алидийн одоо евро ерөнхийдөө бол тэгэл чинь маркет гэж ярьж та маркетаа ороод тодорхой хэмжээнд одоо маркетаа мэддэг болсон юм чинь forex центр руу ороод сонирхоод үзэхэд бол бас нэг тийм гадны юм бол биш тодорхой хэмжээнд жоохон өөр ч гэсэндээ юу нь бол жоохон төстэй юм чинь манайхаа сонирхоод үзэл тийм үнэхээр сонирхолтой яриа болж өнгөрлөө. Өнөөдөр манайхнаас өөр үргэлжлүүлээд гоё асуух юм байна уу? Мөгийгөө сонирхоод яг Forex-ийн талаар юу нөгөө компани тэр XMI trader account гадна одоо энэ Pepperstone ч юм уу, Simac ч юм уу тийм өөр банк хэрэглэв. Надад Pepperstone-ы дансаага, хувийн данс нь. Аха, Монголоос ирнэ одоо ингээд Монголоос орж байгаа гэж нэг тэр найрлын зүгээр юм бол гэдэг. Би онтагийн данстай байсан, Pepperstone-ы данстай байсан. Яг данс байгаа л да хоёлаа. Монголоос харилцаад Pepperstone их зүгээр байдаг. Гэтэ ядаас нэг би өөр Америкт байдаг болохоор заавал нэг VPN ашиглаж ажиллаж байгаа хэрэг бол IP адрес чинь зөрөөд нэгээд бас хавтаа заадаг гэдгийг. Pepperstone л их тажгүй брокер. Тэгээ би анх нэгж явахдаа тэр MOT-гийн линкийг ашиглаад орж ирсэн болохоор юу фи айгу баг төлдөг арилжаанд орохдоо. Бас онда өгнөх гоё брокер байсан. Тэгээд дааш нэг Монголоос Монголын жигсаалтанд ороод тэгээ Монголоос дастай хүмүүсийн дансыг хаалаа гэд хаасан байгаа. Тэр данс болохоор. Тэгээд таны нөгөө нэг компани ингээд данс 600 доллар төлөө ингээд нийтлээ гэж бодоход за минимум амжилттай 10% өсөлт хадсан юм тийм
Тэгээд одоо 10% агуулгын дийлхийчгээр одоо ингээд ашиг нь яах вэ? Энэ ингээд өөр авах хэрэгтэй юу? Компанид зүгээр 10% нөгөөд эсвэл одоо ингээд ашиг нь хуваад юм уу? Тэр нь одоо ямар За эхний тэр нөө шалгаруултын үе буюу тэр challenge verification гэдэг хоёр хэсэг дээр нь чи зүгээр 10% л хийцэн байхад болно. Чи тэрнээсээ ямар ч ашиг авахгүй. Харин энэ хоёрыг амжилтад аваад чи өөрөө фандад болоод ингэчих юм бол чи заавал тийм ашигын дээд хязгаар гэж байхгүй. Чи 10,000 нь уу 20,000 нь уу яг тэр хийсэн ашигынхаа 80%-ийг шууд цалин болгоод аваад явдаг гэсэн. Тэрээс challenge тэр ихний шалгаруултын хэсэг дээр бол илүү хийгээд хэрэг байхгүй, ямар ч хэрэг байхгүй. Яг л тул тэрийг давцсан багт л болно. Юу бас аягүй зүгээр юм уу те? Эхний нэг 2 challenge-ийн дуусчихвал тэгээд цалин яваад энэ аягүй зүгээр юм шүү дээ. Тий цаанаас нь фондод би бас анх сонсоод хэрэгцээ хариуцлагатай явчих. Тэг аягүй том боломж санагдчихсэн. Тэгэл анханасаа тэгж харсан болохоор амар хичээсэн. Тэгэд бас ингээд challenge ингээд амархан сонсож байгаа юм шиг мөртлөө ингээд challenge-ийг давчаад миний хувьд verification 2 дахь шатыг давахад аягүй хэцүү байсан. Би амар олон баг 3 сар эхнийхээгээ авнаад 2 дахь дээрээ тэр verification-ыг давж ирсэн. Ягаад тэгэхээр анх ингээд 30 хоногт 10% хийчлээ. Окей, би хамгийн хүн шатыг давчлаа. Одоо энэ чинь хугацаанд бүр урт толцсон. Дээрээс нь ашиг хийх маань 50% гэхээр яагаад 2 дахь шат нь нийтгээс юм амархан байгаа юм бэ те? Гэт өсөө амархан хийчих юм байна гэдэг тийм яарад хурдан давчих гад юм сэтгэл төрөөд эхэлсэн чинь тийм амархан тавьсандаа биш тухайн трейдер хүний нөө сэтгэл зүг нь шалгасан юм үзүүлэлт юм байлаа. Тэгээд тэрэн дээр нэгний чаленж авч жатаа би бол унаа тэгээд 2 дахь дээрээ хийж исэн. Тэгээд бас хэрэг чаленж сонирхож байгаа бол анхаарч яараа. Тийм бас амар шалгаж авт юм биш үү? Яг нөгөө нэг чухал юм бол ялчгүй сэтгэл байдаг гэдэг. Уус тийм юм хийж байгаа хүмүүс аль эдийн тэр талаар л мэддэг үү? Тэр нь амар сонирхолтой. Би бас вебсайт руу орж харчаад амар сонирхолтой санагдчихсан. Өмнө нь нөгөө Forex сонирхолтой их мэдлэггүй байж байгаа сүүл өөрөө ч юм шиг бүр сүүлч үжтэй нэлээд дээр үед бичлэг чинь ширэлцээс ахгүй юу? Манай дэш. Бичлэг хишиглэн ширэлсэн билүү? Монгол юм байдаг юм лээ гэдэг. Тийм тэгэл амар сонирхолтой санагдаад тий хишиглэн аягүй YouTube бухдаг тэгээ YouTube-аас аягүй гоё сонирхолтой өмнөд олж өгдөг манаас нөгөө премиум дэдэг шүү. Амар сонирхолтой бичлэгийг олж өгөө тэгээд окхийн ихч чокагч энийг өөрч оруулах чи манад яг байдаг болж таарсан тий өөрөө тэгээд аягүй би ер нь анх ингээд нэг групп байгуул орж явахт нь бэжсэн. Тэгээ би өөрөө болохоор сошиал нэг тийм идэвхтэй байж чаддгүй. Тэгэл ихэвчлэн л арилж байгаараа сууж байдаг болохоор нэг тийм идэвхтэй байж бол чаддгүй. Яалтчгүй л ингээд сошиалаа хоол тавиад өөрөө одоо бол би ямар нэг тийм трейдинг групп ч юм уу тийм ямар нэг групп байдгүй. Яг л өөрөө шийдвэрээ гаргаад өөрөө тийм багаар ажиллахаар амжилттай хүмүүс эдэг ганцаараа байхаар амжилттай хүмүүсээс эдэг тийм ээ. Би болохоор нэг тийм ганцаараа төвлөрч хийж бас нэг гайгүй үр дүн үзүүлэх гэдэг юм шиг байгаа. Тийм болохоор энэ групп би бол яг анхнаас нь бэсэн. Гэтэ нэг тийм бол идэвхтэй байж чадаагүй. Тэгээ одоо ингээд харахад айгүй мундаг ээжэр байдаг юм байна. Тэгээ харилцаа бас туршлагаасаа суулцаад ярилцаад ялангуяа одоо би options хувьцаа сонирхож байгаа болохоор одоо шижээ өөр хэм байсан бай. Ингээд суралцаад байх хүмүүс ока зөндөө байгаа юм байна. Одоо баяртай. Энэ группт орж ирсэн дээ. Тэгшэл нь баярлаа. Сонирхолтой тийм манай группыг анх байгуулах гэдээсэн би ч гэсэн анх байгуулахад одоо дөнгөж нөгөө хүмүүс яг тэгтээ маагүй. Тэр үедээ бас амар тэгтээ бас байгаагүй хэндээ зүйлээ жилийн өмнөөс эхлээд амар тэгтээ болсон. Анх бас би ингээд хүмүүс начиг ингээд трейд хийдэг юм байдаг гэж мэдгүйс. Харин бүх байгуулсан бүгд би бас нэг юм хийж үзэхээр тэгээд яа нэг юм асуучих таньдаг мэддэг хүн байдгүй надтай адилхан хийж үзэж байгаа хүн байдаг болов уу гэд тэгээд нэг би энэс асуусурал би одоо Монгол эмэгтэйчүүд хийж байгаа хүмүүс хаана вэ гэж шинэ группийг нээжсэн ш. Тэгээд одоо тэгээд тэр хугацаанд хойшоо нэр үнэхээр мундаг хүмүүс байдсан бэ. Коммуникэс зөндөө олон мундаг хүмүүстэй танилцлаа, тэднээсээ суралцаад ингээд хөгжөөд явж байгаа. Баярлалаа. Харин тийм байх баярлалаа. Анхны үндсэн суурийг тавиад олон хүмүүсийг нэгтгэж өгсөн байна тий.
баярлалаа. Тэгээ одоо би энийгээ мэдээд нэг community үүсгээд ингээд явчих надад чиний могийг гэдэг могийг гэж бодож байгаа. Тэр Японы трейдер Миссис Ватанабегийн тухай чи сонсчихсэн үү? Би хальт сонсч байсан юм байна. Тэрээс яг дэлгэрэнгүй мэдээлэл бол яаж байгаагүй. Тэгэхээр энэ нууцлагдсан л та нэг хамаагүй өөрийнх нь тухай зураг бүрэн яад тэгээ яг тэрний талаараа тэгж тэрээд форекс төр гэрийн гэртээ хүүхдээ харангаа ингээд өөрийнхөө гэсэн юугаа гэрийнхээ сервисүүд тэрнгээр айгүй хамжилт болсон. Айгүй мундаг форекс трейдер одоо Японы маркетер айгүй нэртэй мундаг хүн байдаг. Нэг удаа бүр гэртээ байгаа хүүхдтэйгээ байгаа биш. Тэгээд яа тийд мэдгээд бичлэг мишгэн дээр тавьчихсан сая хаагаад би бас нэг бүрийнхэндээ ширлэх гэсэн чинь байхгүй юм. Тэгээд мөгийгөө ч гэсэндээ бас яг тэр Монгол батанаа бас гарч ирж тэгээд ийм ингээд бүсгүүчд би ингээд дэмжээл олж мэдээд ингээд өөртөө ингээд суралцаар ингээд явж байгаад бас баяртай байна. Тэгээд айгүй мундаг хүнтэй зөвлөж яатаас баярлалаа. Тийм гарч ирэх потенциал байгаа. Манай монголчууд эмэгтэйчүүд чадвартай ш. Би тэр сүүлд FTM-ийн ярьслага гарч ирэхээс өмнө ер нь бол одоо манай гэрийнхэн ч баг намайг трейд хийдэг гэж мэддэг. Тэгээ ер нь ийм групп дээр орж ерөөсөө ингэж трейд хийдэг талаараа ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Илүүдгийн нууцлаг ингээл урт хаа өөрөө хийгээл өдрөлгөө юм хийгээл явж идэг. Тэгээ энэ групп болохоор яг бүгдөө яг адилхан ээжүүд адилхан трейд хийгээ явж байгаа. Тэгээ ялангуяа эмэгтэй хүмүүс, ээж хүмүүс туулж байгаа зам нь зөвхөн эрэгтэй одоо ингэ трейдер хийж байгаа хүмүүсээс арай өөр байдаг тийм ээ. Бид нар өөрсдөө тийг мэдэх болохоор илүү эмэгтэйчүүдийн группт удаасан зараад нэг таныг хэлэхээр дуртай яваад ирсэн. Тэгээс анхудаа л одоо энэ трейдинг талаар ярьж ийн монгол хүмүүстэйгээ. Тэр намайг трейд хийдэг гэж мэдэх хүн цөөхөн байх төө. Манай эмэгтэйчүүд арай айгүй дараа хүрээд юм шүү. Тэгээ юмаа дороо хийгээл. Гэхдээ бас мундаг эмэгтэйчүүд мэдсэн юм а бусдтай харамгүй хуваалцаа тэгээд бусдыгаа дагуулад явж байгаа одоо манай шийдвэрийн кодтэй би маш их баярлж байгаа. Тэгээд манайх нэг тэгж ашигын төлөө нөхөцөлдөд яддаг биш одоо яг Монгол эмэгтэйчүүд маань өөрсдөө ядаж мундаг трейдер болохгүй маа гэхэд энэ группт орж ирсэн хүмүүс ядаж хөрөнгө оруулагч болоод маркетинг талаар мэдээлэлтэй болчихвол нөхөр хүүхд гэр бүлийнхнийгаа бас дэмжиж өөрсдөө мундаг болдгоо маа гэхэд бидний өөр хүүхдүүд бас зайлшгүй маркетинг мэдээлэлтэй биднээс арай өөр төвшөнд очих гэдэг тийм хөдөлгөөнтэй би энэ группийн үйл ажиллагаанд ингээд дэмжиж ингээд оролцоод явж байгаа хүмүүсхэн байгаа. Ялцч нөгөө дэмдээ дээсэр чиндээгээд тэмгтэй хүмүүс бие бинийгээ дэмжиж ирэхээр илүү хүчтэй нэгдээд айгу мундаг баг болж чаддаг. Тэгээд би бол одоо хүмүүс ямар нэг юм асуугаад ингэх юм бол чөлөөтэй надад бичээд үлдээч гэхэд хариу бол дараа нь бичээд үлдээчихнэ. Тэгээд яг би тэр яг танд нэг хүмүүс асуувал нэг яг өөрөө гаргаад ячил чамаас асуух юм бичээд өгч чи цаг завнда сариулаад явуулаад явах хэрэгтэй. Тэгээ энд бичих хүрээнд байсан ч болно ш тийм ээ. Саний хэлсэн нөгөө ээж хүмүүс арай өөр зам тулдаг гэдэг яг тэр угаалтай гүн шүү. Асуултаг яг хажууд ингээд нөх хүүхд хараад өгдөг ч юм уу тийм хүн байхаг хэрэгтэй л юм байна. Бэлээ би зэрэгтэй хүмүүс трейд хийж яхад хүүхд хөлөх шаардлага гарахгүй тийм ээ. Тэгээ яг нөө хүүхдээ хөлж байгаа трейд хийжсэн тохиол зөндөлж тэгээ ингээд чад хүүхдээ хөлж. Тийм фотолол зөндөлөд тэгээд яг ялцчгүй бас манай ээжүүд юу байдаг гэх тий ялгаагүй хүүхдүүдтэй дарагдаад амар эцэгтэй байж чадахгүй байх тохиолдлууд айгуулдаг гэдэг шүү. Тэгсэн тийм тохиолдол зөндөлж гардаг. Гэтэ ер нь бол амар мундаг одоо амар inspiration авч байгаа л үдэ хүмүүс. Тий одоо нөгөө next millionaires чинь дандаа ээж нар болох гэдэг шүү. Гэтэ бас нэг сонссон юм эмэгтэйчүүд айгүй нөгөө trade хийдэг айгүй wise decision хийдэг айгүй амжилттай trade хийдэг юм. Гэсэн мөртлөө нийт одоо trade хийж байгаа хүмүүсийн эрэгтэй эмэгтэйгээ одоо ratio гэдэг шиг чүүд нь арай илүү байдаг. Жигсэн мөрчлөөс эргээрээ амжилттай trade хийж байгаа хүмүүс нь дандаа эмэгтэйчүүд дандаа ч хаашаа ерөөхдөө ололт төлөх эмэгтэйчүүд байдаг гэдэм байлээ. Тэгээ бид нар угаасаа анхнаасаа л гэр бүлийнхаа одоо наазахын юуг яадаг те менеж хийдэг бид нар ч одоо санхугаа менеж хийдэг наазахын те тийм
тийм болохоор бид нар бас тийм байдаг байх нь аргагүй магадгүй л. Энэ нийт арилжаа хийж байгаа хүмүүсийн ихтэйчүүд байхаар одоо ингээд маш олон нийт анх арилжаа хийж байгаа хүмүүсийн 90% дансаа алдаг гэдэг. Энэ ихтэйчүүдийн статистик юм шүү. Тий бас нэг анзаарсан юм эрэгтэйчүүд айгүй яолоо юм хэлээ юм аа. Угаахаа энд сонсож байгаа ганц нэг эрэгтэй хүмүүс байж магадгүй шүү. Манайд нөгөө эрэгтэй гişүүн ганц бэти эрэгтэйчүүдэд орсон юм. Тэгээд жоохон яолоо хийх гэдэг. Гэтэ мундаг амарлаг том татгал айгүй болон харчихсан мессенжер мөртлөө эрэгтэй трейдерүүд байдаг л та. Ялччгүй тэд нарт нөгөө боломжтой байгаа бид нар шүүх мөхтэй хараад суугаад авахгүйгээс гадна яг ингээд зөв менежментийг хийх юм бол чинь санхүүгийн юу зөв менежментийг хийгээл зөв сэтгэл зүйтэй байхад бол бид нар шиг нөгөө юу яах шаардлагагүй шүү дээ. Одоо эрэгтэй эмэгтэйгийн ялгаа гарахгүйгээр энэ шиг хийж боломжтой дөрвөлтэй толгойд тахт чинь дөрвөлтэй хөл гар толгойд тахт чинь тийм болохоор яг уу ялгаагүй эрэгтэй амар амжилтуулсан хүмүүс зөндөөд байдаг л та. Гэхдээ яг уу дийлэнхээр бид нар зүгээр жоохон тэр нэрээ арай bias арай position гаргадаг юм шиг санагдлаа эмэгтэйчүүд. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн төвчээрийн хувьд ч гэсэн эмэгтэй хүн ялцчгүй эрэгтэй хүмүүсээс илүү байдаг юм шиг санагдаад байдаг. Тийм. Яг эрэгтэйчүүд айгүй яд амир орчод байдаг. Юмнаас тайхгүй гоо шана гэж. Тий ер нь оостаа маргааш сайтан боллоо. Тэгээд бодсон юм шиг байлээ. Манай эмэгтэйчүүд өөрөө жоох юм олчод эрэгтэйчүүдээр өөрөө тэгээд явж байгаад буцаад хамгийн алдсан ш. Анте тэйгүү рисктэй юмнууд хийдэг хүмүүс бол ер нь эрэгтэй хүмүүс аяга хаалттай харагдаад байдаг ш. Тэгээд бид нар ч нөгөө юмнаас аймхаа юм болохоор ингээд жоохноор идсээр хагаад ингээд аккаунтаа том болгодог байхгүй юу ч нөгөө багаар юм чин өсөөд их олон болдог штэ Монгол зүрх зүг байдаг даа тэгэхээр би марцчихж багаа нэдэл хамттай гэдэг. Тэгээд манай ирчүүд болохоор ааста шууд 100% виснэ маргааш 100 болтол нэг тийм юм хийчихэд идэг талтай санагдсан шүү. Тэгээд яг миний prediction үгүйч маргалтай боловчруу амар олон хэрэгтэй хүмүүстэй trade хийж мэддэг хүмүүстэй татгүй яг trader ажилладаг аюул олон хэрэгтэй хүмүүс зөндөө харж ирсэн л та. Гэхдээ бүр учиргүй яг ингээд өдөр тутамдаа ботоо солилцдаггүй. Өөр хийж байгаа үйлдэлийг хараад хаж байгаа тиймхүү. Одоо жишээл institutional trader-ийн талаар ярьж өгөхөд бол яг үндэ дийлэх нэрчүүд байдаг. Тэгээд үгүйчүүд яадаг гэхээр амар ялангуяа institutional trader чинь одоо чиний яг хийж байгаа адилхан ингэж commission авдаг байхгүй юу? Тухайн одоо trade хийсэн эсрэгээр гэхдээ чи бол ингээ эрүүг авч байгаа шүү дээ. Institutional trader болохоор за ихэвчлэн нэг 10% л авдаг. Яг тэгэхээр тэр чинь бас нэлээд том юм хэдэн million одоо таагийн явчихдаг болохоор тийм болохоор одоо хэрэгтэй авч чинь тэгээд тийм хүмүүсийн одоо нийтлэг гаргадаг юу болохоор орой ингээ ажил тарна штэ ажил тараад бүгдээрээ 9 цагаас ажил тараад бөөнөрөө ирчүүд нь бөөнөрөө юу ордээ night club ороод чинжэнгөөс хавж угаасаа нэг өдрийн дотор 40,000 доллар хийсэн байгаа. 40,000 долларыг чинь ерөөсөө ирчүүд бол night club ороод өгнө штэ. Тэгэл маргааш өглөө hangover болцоо ажилдаа ирэл дахиад нөгөө trade-ийнхаа юм хийгээд нөгөө hangover-тай юм чи хүн чинь бас жоохон буруулаад гаргадаг байхгүй. Нөгөө өчтөрийн олсон 40,000-аа маргааш нь авчих юм. Тийм тохиолдол бас айгүй харж байсан. Тэмдэг юм ер нь л айгүй trade лээ. Яг би дагаад трейд хийгээд яах хувийн сахилга ба тариуцлага хэрэгтэй хүмүүс жоохон алдах гэдэг учраас тэр институшн бусад нэг компанид ингэж ажиллаад нэг үүрэг хариуцлага өгөөд тэдээс дээш авчиж болохгүй нэг тийм юмны дараа одоо ер нь хариуцлагатай ажиллах байх гэж би дагаад нэг гоё трейд хийгээд ингэж өөртөө хариуцлага сахилга батаа бариад ажиллагээд эрэгтэй хүмүүс их хоор бах шүү. Яг бас амжилт гаргаж байгаа хүмүүс байгаа л та. Тэгээд хэрэгч. Тэгээд нөгөө юм уу гэдэг нэг зүгээр санагдаж байна. Institutional дээр одоо Wall Street-ээр ажиллаж байгаа хүмүүс айгүй юу гэдэг шүү. Амар стресстэй. Тэгээд амар стресстэй байдаг. Ялцчгүй нөгөө accounting pressure-с гадна таны ярьж байгаа жишээ шиг юм шиг айгүй илбэг гэдэг юм байлээ. Тэгээд дээрэс нь нөгөө ажиллах цагийн хувьд бол амар Эсвэл цагийн хооронд. Тэгээд 7 цагаар ажилладаг юм. Тийм шүү дээ. 6-аас хооронд бүр өглөө 6 4 чаас юу онгоод юм чи.
маркет жонгод штэ тэгээд 6-аас 8 цагт хаадаг тэгээд юм уу дуусах заримдаа болчихдог байхгүй. Тэгээд 6-аас зарим хийх нь яг 6-аас явна гэдэг үү. Тэгээд 7 оны 5 өдөр амралтын 2 өдөр амран тэгээд нөө тэд нар чинь амар pressureтэйгээс болоод сүүлийн үед айгүйх ажил харилцаатад Main Street дагаа хүмүүс чи хөвшлийн өмнө нь институшнд ажиллаж байсан тиймэрхүү хүмүүс чи ингээд гадуур зөөр хуваараа өөрийнхөө кантер чи хийгээд явдаг гэсэн. Чи өөрөө team компанид ажиллах уу? Яархан байт юм те. Манай бичгээс чинь мундаг институшн мундаг Charles Schwab financial analyst гэж ажиллаж байгаад $100,000 өндөр цалинтай ажилласаагаа day trader болохоор сонгосон юм шиг. Ер нь тэгээд гэрээсээ trade хийгээд суужсэн амаагүй дээр юм битээ. Тий, ямар мундаг юм бэ? Тий. Тэг мэдээж хувийнхаа имийг хөгжүүлээд хувийнхаа өөрөө илүү туршлага суугаа явсан илүү гоё яах гэж сонгосон байна те. Тэгээ нөгөө нэг хүн бид нар чинь ингээд нөгөө нэг яг financial мэдлэгтэй болоод ирэхээр ингээд ойлгож байгаа юм. Ингээ ажил хийж байгаа хүмүүс болохоор нөгөө цаг хугацаагаар инвест хийгээд мөнгө цааж авч байгаа шүү дээ. Ялгаагүй өөрийнхөө одоо нөгөө нэг өдрийн цаг хугацааг ер нь тэр ажилд ажиллаад тэгээд тэрнийхээ хариуд нь авч байгаа мөнгийг болохоор бид цалин гэж авдаг шүү дээ. Тэгээ тэр шиг basically өөр өөртөө хөрөнгө оруулалт хийгээд stock market хөрөнгө оруулалт хийгээд тэрнийхээ онгоцыг аваад нэг тийм ингэж ойлгож байна шүү дээ. Ялгаагүй л нөгөө бидний авч байгаа цалин ч гэсэндээ тодорхой хэмжээний цаг хугацааг өнгөөд тэгээд буцаад авч байгаа болохоор тэгээд надад болохоор фитүр 8 багс гэж байна. Бид нар болохоор ингээд яг өөрсдийнхээ мөнгийг рискэнд оруулж байгаа. Гэхдээ зөв инвестмент хийчих юм бол эргүүлээд авч байгаа өгөөж нь болохоор бид нар ялгаагүй адилхан цалин шиг авч байгаа гэж. Тэгээд тийм майндсетээр л ер нь бол трейд хийх гэж байна шүү дээ. Тэгээ бас нэг анзаарсан юм макрогоор нь эдийн засгийг тодорхой хэмжээнд ингээд амар юу яхаар макрогоор нь амар хөдлөөд идэм шигсэн. Энэ одоо нөгөө нэг сүүлд US 500, US 100 дөрчин идрүүд байгаа ч тэрийг ингээд макрогоор тиймэрхүү аналистуудыг яг бүр болохоос өмнө хүмүүс ярьж эхэлдэг шүү дээ. За одоо яг correction болох гэдэг шүү гэд бид нар тэрийг ингээд сонсохгүй бол хүн байлээ. Яг correction гэх хүрдэж байгаа зү. Тэр нь ч жоохон бэлтгэлтэй байхгүй бол одоо ингэ 3 сарын юун дээр ч юм уу бэлтгэлтэй байхгүй бол нөгөө зөвхөн компанийн үйл ажиллагаа сайн байлаа гэд макро зөвхөн жаадах бол бүгд л үнэ. Яг өнөөдөр Amazon амар унжаач гэсэндээ Amazon-ы одоо нэг warehouse ажиллахгүй байна уу? Warehouse-д хавч нь хэрэггүй байхгүй Amazon ажиллаа гэдэг одоо хүмүүс цалгаа өгдгөр өгөөл явж байгаа шүү дээ. Тийм болохоор бас эдийн засаг нэлээ юунд нөлөөлдөг гэсэн. Яг нөгөө stock market амар нөлөөлт юм шиг санагдав. Тийм ингээд сүүлийн хэдэн 7 хоног 2-3 7 хоног нэлээ одоо ингээд S&P 500 ч юм уу Nasdaq-ийн унаад харна тойруулаад баахан ингээд цаага жоохон эргүүллээ л дээ. Чи ингээд жишээлбэл голд яалч сигнал нь амар мэдэж байгаа байхгүй юу? Голд тусаад эхэлж байгаа байхгүй. Тэгин гол долларын хашуун жаа байхгүй юу? Доллар ерөөдөө хашаа алдаж эхлэв. Тэгээд S&P 500 all time high-саа хойш all time high дахиж зохиж чадлаггүй 6-7 хоног болоод ингээд ерөөдөө бид амар улаан өдөр ингээд маркет жоохон улаангаас яг яах гэдэг юм гэдэггүй. Бид нар нь юу амар сигнал болж байгаа юм шиг надад амар санагдаж яг ингээд бөөнөрөө тойроод тэгэл ойл байна. Ойлсоор нэг стек жоохон унаал. Тэгээд тэснэ одоо болохоор яг өсөөл гэсэн treasury bond зөвлөд бонны өсөөл ч юм уу ингээл ерөөсөө юмнууд ингээд амар тойроод байдаг. Бүгдээрнгийн ерөөхдөө бол ингээд одоо forex futures одоо stock market-ийн гурвч ингээд гурлаа ерөөхдөө бол ингээд тойрол амар сэргэлтэй. Бүгдээрээ мэдээж option trade хийх нь бол бид нар ингээд futures-аас хардаг тийм. Тэрнтэй яг адилхан эдгээр ингээд тойрол ямар ч нэг үйлчлэл зүйлээс нэг макрогоор биений сигналууд байдаг юм шиг байгаа. Тэгэх юм ер нь дээ.
Манайд бас ингэ манай энэ трейд хийж байгаа хүмүүс ер нь амжилттай юм finance тал руугаа backgroundтэй хүмүүс байгаад байна. Санхүү ер нь тэр нь илүү их нөлөөлөд байна юу. Миний хувьд болохоор чинь би одоо ер нь finance manager ажиллаж байгаагүй л дээ. Тэгээд ер нь зүгээр одоо ингэж харж байхад би бодоод энэ бас тэр тодорхой хэмжээний мэдлэг бас их чухал хэрэгтэй байгаа юм шиг нэгтэл байгаа мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ яг над шиг одоо би одоо нэгтгэн finance minus талаар ингэ явж байгаагүй гэхэд заавч хүн бусдад одоо аюу мундаг мөнгө олоод одоо трейдер болох гэдэг тэгдэг маркет яд тодорхой хэмжээнд хөрөнгө яст мишин тууштай эцэг нөгөө удаан ч гэсэн нөгөө тууштай бай яв гэдэг шиг тэр зарчмаараа яваад тэгээд бас амжилтын төрөн тэгээд энэ босод хүмүүс ингээд гоё мундаг мөнгө хийгээд байна. Тийм сэтгэлээр биш. Жохон тууштай байгаад юмаа сураад ингээд одоо боломжтой гэж би хэлгээл. Заавал financial мөрөлтийн өнгө байлээ. Би зарсан нэг юм зүгээр ингээд McDonald's бургер эргүүлжсэн өнөөдөр mailing болсон. Арайч mailing хийж амжаагүй. Гэтэ баг mailing хийсэн байгаа нэг тийм хүн мэдээж. Ерөөсөө ямар ч их сургуулийн төр төгсөөгүй ямар ч finance мэлэг авахгүй зүгээр юу чухал гэсэн чинь нөгөө амар mindset амар зөв тийм одоо мөнгөний зөв менежменттэй л байхад ялцчихгүй одоо psychology амар ингээд яг юм бэлэн тий trade хийхэд амар зөв psychology өөртөө айгу үнэн ч тийснэ тодорхой хэмжээний жоохон мөнгөний менежмент хийдэг. Угаасаа орцсон хүндрэлтэй дөрвүүд чинь судлаараа сурчдаг байхгүй заавал юу яадаггүй finance мэрэгчлээ авах шаардлагагүйгээр тодорхой хэмжээний макротенсгийг хүн ер нь мэдэндээ ингээд гадаагаар дэлгүүрт орсон чинь юм өсөдөл инфляшн болж байгаа гэдгийг хүн тодорхой хэмжээнд за юмны өсөд иш өгснөд мэдрэмж авна штэ. Ямар ч нөгөө нэг finance мэрэгчлэхгүй тийм болохоор тэрнэр бол их finance мэрэгжил амар чухал биш санагтаа. Зүгээр л юм бол явж зөв сэтгэлзүйтэй байгаа. Мөгийг өдөрж өгч. Би сая шижээтэй санал нийлж байна. Заавал тийм янз бүрийн одоо Монгол трейд хийж байгаа хүмүүсийг харахад хүртэл заавал эдийн засгалтгүй төрөл бүрийн бэкграундтай хүмүүс амжилттай трейд хийгээд явдаг юм билээ. Тэгээд нөө ихмээгээд бас нэг залуу байдаг. Тэр чинь бол ах юу одоо ийм урлагийн талын хүн байсан юм гэж ойлгосон миний хувьд. Эдийн засгийн би бол тийм техникэл шинжилгээ сайн хийдэг. Тийм эдийн засгийн мэдээгээ би бас өөрөө сайн авч чаддгүй. Ингээд өөрөө юун дээр клуб хаусаар тэгж яж байхын сонссон. Тэгэхээр заавал бэкграунд гэхээсээ илүү ялч гэнэ өөрийнхөө сэтгэл зүйгээ таниад мэдсэн. Нэг нь өөрийгөө удирдах чаддаг. Сэтгэл зүйгээ арилжаасаа илүү юм хол тавиад зөв шийдвэр гаргаж чаддаг байх юм бол арилжааг тай хийж чаднаа л гэж бодож байна. Сэтгэл зүй аягүй чухал. Маркет бол байнга л зөв. Тийм болохоор та маркетаа дагаал нөө маркетинг хэсэг орчил те би зөв байх хэрэгтэй гэж ингээд суугаад байхгүй. Сэтгэл зүйгээ өөрийгөө зөв буруу үедээ буруугаа ойлгочдаг, зөв үедээ зөвөөгөө зөв үедээ ингээд сайн дагаа явуулж чадчихдаг байвал тэгэл арилжааг асуудалгүй сайн хийж болоо гэж бодож байна. Иншоо. Баярлалаа. Босод эмэгтэйчүүд ч гэсэн би бас сонсон баг. Миний хувьд ч гэсэн би бол тийм хүн биш ээ, тийм файн. Гэтэ яг юугаар мөсөө бүр сүүл би хүний нөөцөөр ажиллаж байхдаа одоо мөсөө эдийн засагт ажлынхаа аккаунтингийн аккаунтингаар сурсан. Тэгээ сурах гэжтэй ажиллаа гэж хажуугаар өөрхөн нөгөө магистраа нэг хартуулаад төгсчихсэн. Одоо бодохоо санаа зовоод байна. Тэгээ өөрийнхөө хэмжээнд одоо ажилтаа болохоор нөгөө тэгээд сураад төгссөн санагдаад байна. Гэхдээ ерөөсөө ашиг гаргаж яг аккаунт хийх ажиллаагүй. Гэхдээ босод би ч гэсэн бодоод байна. Та нэг манай тэр хин орч ирээд билээ. Тийм бас сэтгэл зүй дээрээс нь өөрөө үнэхээр сонирхолтой тууштай байвал одоо ер нь хамгийн одоо исаадхаар ингээд хүсчихсэн санхүүгийн зүгээр анхны одоо мэдхүйтэй хүн чинь өөрөө үнэхээр сонирхоод маркетаа сонирхоод сураад ингээд нэг амжилт гаргаад бас тодорхой хэмжээнд арилжаа хийгээд ингээд явах их боломж юм гэдэг.
амжилттай ажиллаж байгаа гэдэг нь бас нэг хуваалцчихсан байсан юм. Цэгийг гэдэг манай нэг мундаг ийм бүсгүүчүүд байр бас бидтэй ингээд бас өөрсдөө туршлагуудыг хуваалцаараа. Яагаад гэвэл надтай ингээд зарим хүмүүстэй би ингээд группийнхаа тухай ярихаар хүүе наад групп чинь амар хөнгөтэй байж шигсэн байлээ. Сквад айгуу санхүүгийн мэдлэгтэй бэкграундтай хүмүүс хийдэг юм шиг байлаа мэлээ гэж надтай ярьжлээ л дээ. Тэгээд миний хувьд одоо нэг их мөнгөтэй хүмүүс хийдэг ажил гэж бас би бодохгүй. Би бол энэ аккаунт нэгтэй цөөхөн хэдэн төгрөгөөр анхраа би хүүдээр $100 ч нэгээд ингээд ягаад явчихсан. Манайхан тэр талаараа бас инспирэшн нэг анх хэдхэн төгрөгөөр ингэж ихтэй баг мөнгөөр хийж болд юм а гэдэг дээр бас мэдээлэл өгч явах бас нэг тийм манай бүрт орцсон мөртөө нэлээд удаж байгаа мөртөө тийм юм яриад явж байгаа хүмүүстэй таарч хэлсэн шүү. Тэр талаараа манайхан бас сэтгэлээ хаваалцаараа миний хувьд би одоо нэг мөнгөтэй баян биш мөнгөөр яагаад гэдэг биш. Баг мөнгөөр ч гэсэн суралцаад ингээд нийгээд опшн дээр баг мөнгөөр орч ингэж явдаг. Тий нэр манайхаас сонсож байгаа юм бол одоо өөрсдөө айгу заавал мундаг чиглэл байх шаардлага өөрсдөө айгу зөв менежменттэй одоо өөргөн дээр манай дээр орж ирсэн хүмүүс ингээд ярьж байгаагүй өөрөө ч анзаарсан тийм strategy ч юм уу тийм юм одоо анзаарсан хүмүүс ч юм уу байх юм бол гоё ярилцлаган дээр оролцож болно шүү. Манай ингээд гişүүд миний анзаарсан манай зүрх зөндөө гоё мундаг гişүүд энэ заавал одоо юуны талаар stock market талаар ч юм уу одоо заавал одоо futures for ч маркетинг талаар ярих шаардлагагүй зөв financial холбоотой тэмцүү одоо садтаа хуваалцъя гэж бодож байгаа мэддэг хүмүүс ч юм уу байх юм бол гоё орж ирээд сонирхож болно. Ганцхан одоо юу гэхгүйгээр их олон төрлийн үйл хөдлөх хөрөнгө байж тээ үйл хөдлөх хөрөнгө одоо бизнес хийдэг хүн ч юм уу. Бизнес дээр сурсан зүйлийн талаар хуваалцах юм. Эсвэл цаашаа одоо юу гэдэг те гэр хүүхдийнхаа нэрээр одоо маркетинг ч юм уу. Тиймэрхүү одоо хүмүүсийн сонсоогүй типс ч юм уу тиймэрхүү мэддэг хүмүүс авч ингэж санахад орж ирээд бүгдээрээ бас ярилцлаганд орж болно шүү. Сонсож байгаа хүмүүсээс өөр заавал financial холбоотой тиймэрхүү төрлийн одоо нэг мэдээлэл мундаг байх шаардлагагүй. Эсвэл одоо жижиг тийм $1000 аккаунт эхлүүлээ тэрийг айгүйх мөнгө болгож байгаа тийм мундаг хүмүүс байх юм бол тэгээ өөрсдийнхээ strategy хандлаараа дээр хуваалцаж болно шүү. Тэгээд өнөөдөр нэг юм хитээрээ цулаа илүү манай надтай хуваалцчихсэн. Одоо нэг хүүхд бид нар яахад ингээд хийгээд байгаа гэр бүлтэй бас нэмэр болчих гээд орлогын их үүсвэр энэ одоо маркетаас бид нар зайлшгүй одоо оюун мөнгө хаана гэдэг чинь маркетаас бид тодорхой хэмжээний мөнгө авч гэр бүлтэй хийж бас хүмүүсээ гэр бүлийнхэндээ ч гэсэн зөв үйлчлүүлэх гэж явж байгаа. Энэ хүүхдийн тусгай юм банк үйдийн юм тийм шүү дээ Америк. Тэгээд одоо хүүхдийг багаас нь хүүхд өөрөө ингээд нэр дээр ээж аав нь яам нээж үгээд хүүхд өөрөө ингээд аккаунтанд ингээд хүүхдэд тэр банкын санхүүгийн талаар хичээл ороод тэгээд дээрээс нь хүүхд өөрөө зээл хүртэл аваад ингээд тодорхой хэмжээний багаас мөнгө ингээд зөв зохицол сургахад туслах юм тэр талаар нэрийг тийм сонирхолтой мэдээлэл би зулаагаа сонсч ирсэн. Энэ хоёр зулааны нэг нь надад ярьж ирсэн. Тэр их зүгээр юм байлээ шүү. Тэр талаар манай эмэгтэйчүүд мэддэг бүр энэ жоохон одоо хэд 2-3 анги хүүхдээс эхлээл тэр банкнд тэр хүүхдийн нөхөр хүүхд өөрөө очиж эцэгтэй очиж дансны тэгээд тэр хүүхдэд зориулаад мөнгөний тодорхой яаж юу хадгалах уу мөнгө яаж өсгөх талаар тайлбарлаад хүүхд өөрөө жижигхэн вий сэтгэл гэвэл тэр банкнаас хүүхд өөрийнхөө нэртэй жижигхэн зээлний авах мах гэдэг. Тийм санхүүгийн мэдлэг хүүхдэд багаас нь олгосон тийм банкны хүүхдэд зориулсан банк гэдэг гэж байт юм байлээ. Тэгээд бас нэрийг мартсан байна. Тэгээд бид нар яг бусад хүүхдэд гэр бүлийнхэндээ бас санхүү мөнгө зөв зохицуулж сурахт нь бас тусаад хүүхдэд бидний одоо хийж байгаагаас нөлөөлөн бас хүүхдүүдээ манай бидний эхлүүлсэн их усүр маань хүүхдүүд маань ирээдүйд биднээс мундаг хүмүүс болох байх багаасаа л орчин нөхцөлд ингээд мөнгийг яаж өдөртөх үү яаж яах вэ гэдэг маркетинг талаар бидний хажуу сонсоод ингээд яг шал өөр хүмүүс болж хүмүүж байна л та. Тэр тасны тийм мэдээлэл би ярьж исэн чамд зургаа байна тий.
Тэгээд энэ та нар энд байж байгаа бол нөгөө Young American Bank гэдэг яг бүр тусгай бүрхэг хүүхдэд зориулсан банк байдаг. Тэгээд тэр банкнд болохоор хүүхдээ ердөөсөө ингээд бүр 0 наснаас нь хамаагүй ингээд хүүхдүүдэд данснэгээд тэр хүүхдүүд хамгийн гол нь тэр банк зүгээр яг тэр хүүхдүүдэд үйлчилдэг. Тэгэхээр тэр хүүхдүүд нь өөрөө кастомер нь олждог банкны. Тэгээд нөгөө хүүхдүүд дээрээ ингээд $10-оор ч хамаагүй ингээд данс нэгээд ингээд тэр хүүхдүүд өдөр одоо сардаа 3 удаагийн ингээд нөгөө $10-ооч бай, $5-ч бай, эсвэл бүр цуглуулж байгаа нөгөө задгаа мөнгнүүдээ ч бай ингээд аваачаад банк руугаа ингээд хийгээд авах тусам банк ингээд урамшуулал өгдөг тэр хүүхдэд. Тэгээд тэгж хийсээр агаад 10 нас хүрэнгүүт нь тэр хүүхдэд өөрийнх нь нэрээр кредит карт нээж өгдөг. Банкны дебет карт нээж өгдөг. Тэгээд тэгэхээр энэ анги айгүй би одоо энэ Америкт байгаа энэ ээж аавуудад бол айгүй ингээд энийг бол зөвлөмөр байгаа. Яагаад гэвэл ингээд хүүхэд одоо ээж аваас хамааралтай биш санхүүгийн хувьд өөрөө би мөнгөтэй би өөрийнхөө санхугаа өөрөө зохицуулж чадна гэдэг яг бид нартай ажил эрхтэйгээр банкн дээр очиод тэр одоо картаараа юм зурж болж юм эсвэл банкн дээр очиод тэр депозита хийж авч ингээд банкнасаа мөнгө авч болж юм. Тэгээд 10 нас болонгот нь дебет карт хийж ингэж хэлсэн шүү дээ. Тэнгүү тэр хүүхэн чинь checking account-тай болчихж байгаа. Тэгээд checking account-тай болж байгаа. Тэгээд нөгөө анх ингээд нийлэхдээ savings account-тай болчихж байгаа. Тэгээд өөрийнхөө банкнаас одоо saving-ээсээ checking account руугаа ингээд мөнгөө бас шилжүүлж болдог. Одоо бид нар ч гэсэн ингээд Wells Fargo дээр app байдагтай адилхан тэр хүүхдүүдэд бас тийм юм байна. Тэгээ хүүхдүүд өөрийнхөө дансыг өөрөө санхугаа хариуцаад одоо ингээ манай хүүхдүүд бол ерөнхийдөө тэр энэ санхүүгийн мэдлэг нь айгүй юм сайн болж байгаа. Яг гэвэл тэр банк бас ингээд хүүхдүүдэд айгүйх тийм сургалтууд явуулдаг. Мөнгөө яаж одоо мөнгөө бүр даашаа яаж үржүүлэхийг за чи 100 төгрөг доллартай байхад чи хэдийн чи инвест хийгээд хэдийн үрээд хэдийн чи одоо ингээд сайн айны үйлс тийм үү хандивт ингээд өгхийн ч гэдэг юм уу яг тийм айгүй гоё тийм хүүхдэд айгүй санхүүгийн зөв боловсролыг олгож өгдөг. Тэгээд тэрүүгээрээ барахгүй бүр тэр хүүхдүүдэд цаашаа ингээд бизнес план яванда ямар бизнес сэтгэлгээтэй болгоход нь бас туслаад тэр хүүхдүүдэд өөрсдийнх нь продакт гаргах эсвэл одоо ингээд тиймэрхүү бүр санхүүгийн сургалтуудыг хүртэл ингээд ментор гаргаж өгөөд үнгүү штэ энэ болгон бүх хүмүүсээ бүгдээрээ үнгүү. Тэгээ ингээ хүүхд чинь өөрөө 10 нас хүрчээ карттай тэгээд хүнээс ингээд юм асуух. Тэгээ заавалч одоо ингээд ээжээ би нэг 10 төгрөгөөр нэг юм авсан ингээд авахгүй өөрөө за би ээжээ энэгээр би ингэж шүү гэдэг. Тэгэхэд яг өөрийнх нь мөнгө юм чинь тэгэл тэр хүүхд бол ингээд зарах хэрэгтэй. Тэгээд энэ бол ингээд бид нарыг багаас нь ингээд нэг мөнгөний боловсролыг мөнгийг яаж одоо менеж хийх тал дээр маш юм зөв юм байгаа. Би тэгээд нэг юм бичлэг ер нь бол хийсэн байгаа. Нэг чука надаас нэг асууж исэн. Тэгээ би бичлэг хийсэн яг одоо тэр банкны талаар яг хүүхэд яг өөрөө яг яаж ороо тэр юугаа бичээд тэ депозита бичээд тэр хүнд аваач өгөөд үйлчлүүлээд бүр ингээд тэгээд яаж бүр мөнгөө ингээд цуглуулад одоо тэрийг бүр ингээд сейвинг хийх бүр айгүй дуртай болсон хүүхдүүд. Тэгээд одоо ингээд төрсөн өдөр баяр ёслол одоо Christmas болоход за ээжээ би ердөөсөө миний одоо ингээд надад өгөх бэлэгний чинь одоо бажет нь хэдий. За $50 байлаа гэхэд ээжээ би $20 юм авчи би $30 би банкнтаа авчи. Тэг. Яг одоо ингээд эн чинь хүүхд мэдээд байгаа байхгүй. За би банкнтаа ингээд тэгсээр байгаад одоо ингээд 3 жилийн дотор гэхэд одоо манай 12 настай хүүхэд ихэд одоо маш багаар ингээд цуглуулаа. Тэгээ өөрөө ингээд нэг өвс хадаад бас нэг $10 ингээд олоод тэгээд идэгс. Тэгсээр байгаа л одоо ингээд $600 болцсон байгаа байхгүй. Тэр чинь 2 жил 3 жилийн хугацаанд бид нар миний мэдэж олж одоо ингээд тэр банкнд очиж ингэснээс хоош гэхэд л одоо тэгээ тэр чинь ингээд яваад байх юм бол эн чинь ингээд өсөн шүү дээ тий. Тэгээд тийнейжер болно тэгэл ингээд заавалчгүй одоо ингээд нөгөө ээж аваасаа бас ингээд киноны мөнгө гэдэг ингээд гуугаад байхгүй. Энэ бол айгүй юм long term хүүхдүүдийг айгүй юм зөв мөнгөний менежмент болгож байгаа. Тэг нэг мөнгө болохоороо шууд ингээд өгөөд нөгөө хүүхд
чи урд нь юм мэдэхгүй бол тэгэн штэ ингээд учир зүгөө бүгдэн байгаагаа үрээд дуусах чинь тий. Одоо ийм үед чинь бол одоо энэ хүүхдүүд тэгэхгүй байгаа байхгүй хэр бараа юм бэ. Ээж энэ би мөнгө одоо нэг дуртай юм авлаа гэхэд ээж энэ та авч өгч байгаа юу одоо би авах уу ч гэдэг юм одоо тий одоо ингээд за чи тэгвэл тэдийг гаргачих ээж нь тэдийг гаргачих гэдэг одоо ингээд тэр хүртэл асуудал ингээд яригадаад явж байгаа байхгүй. Урд нь бол бүх юм ээж одоо ийм данс манс байгаагүй бол ээж аав нь 100% бүх юм хариуцах ёстой. Тэг чи одоо ингээд хүүхэд хүртэл өөрийнхөө санхүүгийнхаа хариуцлага гэдэг юм хүлээгээд явж байгаа. Айгүй юм чухал юм байгаа. Young American Bank гэдэг хүмүүсээ та ороод үзээрэй. Би тэгээд групп дээр бас тэр яг мэдээлэл тавьчих. Би тэний бичлэг хийсэн байгаа тэр бичлэгийг би бас оруулъя. Аюу сонирхолтой санагдлаа. Би айгу тийнейж байхасаа хойш ингээд гадагшаад төгшөө амьдраад гэр бүлээсээ хоол ягаад мөнгөө менежмент хийж сурсаахгүй тэгээд би тэр үед ингээд гадаад хүүхдүүдийг мөнгө амар зөв менеж хийгээд байгааг хараад надад ерөөсөө тийм манай ээж аваар заагаагүй. Тэгээд сүүлийн яг ингээд үед бас millennial money гэдэг нэг нэвтрүүлгийг үзээд амар ойлгосон шүү дээ. Бид нар анхнаасаа хэрвээ ингээд мөнгөний менежмент ийм байх хэрэгтэй гэдэг баг залуухан байхдаас үздсэн байсан бол бид нар тодорхой хэмжээнд зөв мөнгөний менежменттэй байх юм билээ. Анх би ингээд анхныхаа мөнгө амар их мөнгө ингээд амар үрээд ерөөсөө хадгалж чадаагүй ингээд шнөгөө нэг long term одоо өөртөөхөө ирээдүйд хөрөнгө оруулаад тэгээд тэр нь амар ингээд хурдан өсдөг гэсэн нэг мэдгүй би амар их мөнгө олонгуудаа маргааш үлдээ өнө яхаа гой хувцас авч өмсөд сайн дараа байрныхаа мөнгийг төлж чадахгүй болтлоо нэг мөнгө үржижсэн аахгүй. Тэгээд тийм тохиолдолд тийм амьдралаар чинь баг 3-4 жил явж амьдарсан шүү дээ. Тэгээд сүүлдээ арай санхүүгийн сахлах бат сурд юм бэлээ. Уул бол амар олоод идэг. Тэгсэн чинь нөгөөдхөө зөв зарцуулж чадахгүй. Тэгээд айгүй эрт тийм юмыг сурчих юм бол хүүхд тахт нь ялангуяа хэрэгтэй юм бэлээ шүү. Би яг өөрөө тэрийг алдчихж амьдрал дээр өөрөө сураад тэгээ одоо нэг аваа зөв мөнгөө мэн шигэд ээж мэж болоод арай нэг ухаан суугаад арай тийм нэг балаа юм хийж баахан мөнгө өгөхөд болсон. Шал хэрэгтэйгүй юм дайгуух мөнгө өгч мөрөөд ингээд тэгдэг сахлах батгүй айгүйх явсан. Тэгээд тэгж мэддэг байсан бол надтай хамт ингээд санхүүгийн сахлах баттай тэр үед ингээд хамт руммейтер амьдардаг байсан хүүхдүүд болохоор ингээд яг гадаад хүүхдүүд байхгүй. Тэд нэр ингээд яг зарим санхүүгийн сахлах батгүй хүмүүс байгаа ихтэй хараад хахад анзаараад хахад арай нэг тийм сахлах баттай байгаа хгүй. Намайг бол яг байрныхаа мөнгийг төлөх чинь ингээд амар necessity одоо чухал юмнууд тий. Тэгээд тодорхой хэмжээний юмыг ингээд эргэлтэнд оруулаад инвест хийдэг энэ гэдгийг бол тодорхой хэмжээнд мэддэг тийм хүүхдүүд аяг байсан. Тэгээд тэднэрээс харчаад манай Монголд нөгөө ага хтэн заадгүй юм байна. Энд чинь нөгөө нэг high school-д нэг тийм хичээл заад юм байлаа. Personal finance гэдэг тийм хичээл заад юм байлаа шүү дээ. Түлд сонссноо тэд нар тэгж яриадсан тийм хичээл дээрээс юм боо одоо Нэлээ орчлынхаа тэдэн хувийг хадгалах хэрэгтэй, тэдэн хувийг ирээдүйд инвест хийх хэрэгтэй. Тэгээ 401k, IRA эдрийн талаар чинь high school-д нэг тийм зааж өгд юм байлээ. Тэгээд зөв ээжүүд одоо хамгийн гол нь гэр бүлийн санхүү барьдаг одоо нэг тийм хүмүүс учраас одоо хүүхдүүдтэй хүртэл санхүүгийн боловсрол олох тийм хамгийн гол үндэс суурийн тавьтнаа анхаарах хэрэгтэй юм. Солонгос би манай нэг дүү Солонгост байдیں۔ Тэгээд тэдний хүүхдийн ангийн одоо 8 дугаар ангийн хүүхд юм уу та. Ээж аав нь юу яатсан. Бүр хувцааны данс нэгэд өгцөө. Миний яриа сонсогч чинь юу тасарцсан уу юу? Анар яриа сонсогдов. Сонсогч. За. Тэгээ бүр 8 дугаар ангийн хүүхдэд ингээ данс нээсэн нүүдхийн крипто хувцаа гэдэг арилжаа хийдэг гинэ. Ээж аавынхаа нэртэд давхар тэгээд хүүхд нь ингээ давхар нэрийг аваад ячдаг. Бүр юу яадаг юм. Тэгэхээр бид нар ч гэсэндээ хүүхдээ арай жоохон өсвөр наснд middle school-ээс дээр бол яг тэр багаас нь тэр Young American Bank-ны аккаунт нээгээд мөнгө яаж олдгийг тэгээд данс нээж өгдөгд нэг их мөнгөөр биш. Өцөө криптогийн данс масыг хүртэл юу нээж өгөөд аккаунт нээж өгөөд өөрөө наадмыг $50 ингээд арилжаа хийж өгөх гэдэг ингээд юу яагаад чиглүүлээд явал зүгээр юм шиг санагдсан. Миний хувьд энэ Солонгосын хүүхдүүд бүр тийм данстай арилжаа хийдэг юм байна. Манай охин жишээл одоо 19 настай 17-18 настай байхад high school бас энэ коллеж идрээ оюутнууд
аюу тийм данс нийт хувьцааны ярилцаа хийдэг, ритм хийдэг гэнэ. Манай Монгол ээжүүд энэ тал дээр хэрэг анхаардаг. Яг юм бол бас нэгэн талаас нь ярьж асуу гэж бодож байсан. Хүүхдүүдийнхээ тал дээр яг багасаа яг нэг их мөнгөөр биш яг бас үндэс суурийн тавиад бүгд өөрөө цаашаа сонирхоод ингээд бас судлаад явах бас зэрэг болох хэрэгтэй. Би болохоор бас яг энэ дээр нэг юм санаа хэлэх гэсэн. Одоо энэ хүүхдүүд нөгөө ингээд багаар мөнгөө ингээд цуглуулад яг өөрийнхөө дансандаа хийгээд энэ чинь ингээд нөгөө бас айгүй удаан хугацааны үйл ажиллагаа явж байгаа. Тэгээд нөгөө хүүхэд болгонд сар болгон ингээд нөгөө statement, банкны statement яг өөрсдийнх нь нэр дээр нь ирдэг. Тэгээд тэгэнгүүт миний мөнгөд ийм болчих. За одоо түрүүчийн сараас ингээд өссөн байна гэдэг ингээд тэрийг ингээд хардаг. Тэр нь хүүхдүүдэд маш их сайхан урам авах одоо миний мөнгө бас өсөөд шүү гэдэг. За тэгээд тэгэж мөнгөө ингээ хүүхдүүд цуглуулад ерөнхийдөө үр дүнгийн ингээ хараад иж штэ. Тэгээд би том хүүдээ яг одоо тэр нөгөө хувьцаа данс нээж өгч ирсэн. Би $300 долларын хувьцаа тэгээд Америкт нээж өгч ирсэн. Тэгэхээр одоо манай тэр том хүү бол нөгөө өөрөө ингэж мөнгө цуглуулж өөрөө ингэж ягаагүй зүгээр ингээл ээж пад гэж нэг мөнгө өгөөл чи наадахаараа хувьцаа ер нь баг тоглоор бол гэсэн үг шүү дээ. Чи наадахаараа ер нь хувьцаа ягаараа гэхэд манай хүүд ээж би энэ хувьцаа сайн мэдхгүй. Тэгээ одоо мэдэх хүүхдэд чинь 10 дугаар ингээд ахт нь л өгсөн. Одоо тэр $300 нь одоо олдох байгаа тэр лүгээ орж юу яаж мөнгө өсгөөч бүгд тэр нь тэгэл байж байгаа. Тэгээд миний бодоход болохоор яах вэ нөгөө эхлээд яг ингээд мөнгийг жоох ингээд яг мөнгөтэйгээ харьцах тэр сэтэрхүүг ингээд багаас нь ер нь тархийн програм чинь гэсэн үг шүү дээ. Ер нь бол энэ чинь яг одоо хүүхдийг яг ингээд за ерөнхийдөө энэ чинь үндэс суурийг тавьж өгж байгаа. Гэхдээ ер нь энэ бол програмчилж байгаа л үйл ажиллагаа шүү дээ. Бид нар бол багадаа тийм мөнгө төгрөг тэгээд стол ээж аваасаа 100% ингээл юутай байсан нэг хаяа нэг ингээл одоо кино үзмээр мөнгө тий айгүй хол бидний чи угаасаа мөнгө баячууд мөнгөтэй гэсэн тийм бараг програмтай өссөн. Тэгэхээр энэ хүүхдүүдийг өөрөө ингэж болдгиймаа гэд те ингээд өөрөө ингээд эн чинь багаараа хуримтлал үүсээд тэгээд энийг зөв зарцуулаад ингээд явуул ингэж болно гэд тэгж байгаа. Тэгэхээр би бодохдоо яг эхлээд яг хүүхдүүдээр яг ингээд мөнгөнийх нь үн цэнийг ингээд ойлгуулаад ерөнхийдөө зааж ингээд тэгээд дараа нь за чи харин энэ мөнгөнийхаа за чи наадахынхаа одоо ингээд за чам $600 байна. Одоо чи наадахынхаа 10%-аар нь харин чи крипто чи хувьцаа юм уу тийм дансны гэдэг ингэж явж болох боломжтой байна гэх юм бол хүүхэд нөгөө өөрөө олж өөрөө өсгсөн яваа айгүй юм болгоомжтой үрэх бүр тийм сэтгэлгээ бүр айгүй бүр хараад байгаа байхгүй бүр эрдөөсөө бүр ингээд тэрийг бүр тэгэхээр би зүгээр яг тэгж бодож байгаа бас нөгөө шууд маа гэдэг өхөөсөө илүү за энэ чиний нөгөө яа за одоо чи наанасаа харин одоо тэдэн хувийн минийхөө аваад ингээд ингэж яаж чи гэж бодож ингээд хүүхдтэйгээ яг ийм санхүүгийн тийм бүр юм цогц жоохон тийм системтэй хүмүүжил өгөх юм бол аюу цаашдаач нэг гараад ер нь мөнгөн дээр айгүй болгоомжтой болчих юм байна гэж би бүр харж байгаа. Тэр оргийн мөнгө өрөхгүй шүү энэ хүмүүс. Миний нэмээд энэ санхүүгийн тал дээр бас нөгөө хүүхдүүдийг яаж нөгөө санхүүгийн орлого зардлаас хямдаг тал дээр хүүхдээрээ туршиж үзсэн. Манай хүү одоо 12 тоо. Тэгээд манай хүү одоо 8 настайгаас би өөрөө болохоор Excel дээр бүх нөгөө гэр орныхоо орлого зардлыг хөтлөө явцдаг байхгүй бүх эрсдэлүүдээ хадгалаад өмнө нь бол яг тэр дээр хөтэлдэг байсан. Тэгээд жоохон юугаа жоохон хямдгарчлаа гэж одоо Excel дээр хөтэлдэг байсан. Тэгээ манай хүү болохоор тэрийг аягүй их ингээд сонирхоо хардаг. Та дандаа л энийг юу хийгээд байд ингээд. Тэгээ одоо за 8 хүрсэн чи энэ хүүхэд жоохон сонирхоод байна. Тэгээ жоохон энэ дээр нь жоохон анхаарай гэд. Тэгээ би 8 настайгаас нөгөө хүүхдээрээ нөгөө дэлгүүр явсан бүх юмгаа Excel дээр хөтлөө явцдаг. Тэгээ тэндээс хүүхэд одоо манай хүү одоо 12 тоо. Тэгээ тэндээс хүүхэд болохоор ээж та энэ сар дээр хоёлаа энэ дээр ингээ их гаргаад байна. Эндээд байна гэдэг дээр аягүй их тийм хянамгаа тэгээ санхүүгийн тооцоолыг бага хэмжээгээр ингээд ойлголттой болдгийн билээ.
шууд нөгөө мөнгөтэй харьцуулахаатай илүү тэгэхээр нөгөө гэр орныхаа санхугаа ингээд Excel-тэй битлээ явуулахад их зүгээр тэг эртний хүмүүс ч ялангуяа нөгөө тоо бодох ч юм уу тиймэрхүү хүүхэн ухаан их сайтай байдаг. Тэгээд тэр талыг нь би ажиглаад Excel дээр ингээд гэр орныхаа бас санхугаа хөтлсөн аягүй зүгээр юм шиг санагдсан шүү манайхаа. Баярлаа. Юу сонирхолтой гоё мэдээлэл өгч байна. Мэр ч одоо дөнгөж ээж болоод удааг байгаа юм хүү мэдээлэлүүд айгүй чихэн чимхтэй толгой дотор оруулахаар сонсогдчих шүү дээ. Одоо энэ experience дэжүүд teenage мэйжтэй болсон байгаа ээжүүдийн яриаг сонссон шүү. Гоё ярианууд өнөөдөр айгүй чокэгч яриалсаа сонсогдсонгүй харин. Сонирхолтой гоё ярианууд болж байна. Буцаад нь гарчаад ороход тэгэхээр. За. Нах өөр сонирхолтой гоё ярих юм. Тийм саний мэдээлэл бүр маш ихтэй мэдээлэл. Одоо ялангуяа манайхан бас 6 настай том нь. Тэгээ тэр банкыг бол судалж үзье л гэж бодлоо. Багаас нь хүүхдийг зөв мөнгөний менежмент хийлгээд ингээд харьцуулаад сургачвал тэгээ өөрөөр нь төлбөрийг нь хийлгээд бүр л зүгээр юм байна тийм ээ. Тийм. Тэжинкээ ээжээсээ банк нөгөө Canon-ийнхаа мөнгөийг асууад байхгүй би ч одоо Canon-ы мөнгө зөнгө асууж төслөш зөвштэй банк гэж асуух чаа. Өөрөө нөгөө жижигхэн хөрхөн ажиллаж тэгээд мөнгө олж ивэл тэгээд зүгээрсэн. Тэгээд ер нь анхнаасаа юм санхүүгийн мэдлэгтэй олчихсон тэгээд цаашаа өөрийнхөө нөгөө бид нар нэг гэдэг одоо хүүхэд зөрөд үүсэдэг хүүхдэд заавал мөнгө өглөөлөх хүүхдэд яаж мөнгөтэй болох тэр аргыг нь одоо зааж өгөх айгүй чухал байдаг юм шиг байна. Тэгээд ингээ харахаар өөрөө хүүхд байж байгаад ингээд болоод ээж болоод одоо. За ингээд ярилцлага бараг 2 цаг явчлаа дөө. Бүгдээрээ өнөөдөр ингээд ярилцлагаа дуусгахгүй их сонирхолтой гоё маш олон сонирхолтой мэдээлэл өгсөн. Мөгөд маш баярлалаа. Ялангуяа Forex-ийн талаар энэ бас нэг хэрэглэг платформ энтрээ хуваалцаад их сонирхолтой гоё бас tips tricks-уудыг ярьлаа. Тэгээд зулаагчтай баярлалаа. Ламада баярлалаа. Аюу гоё сонирхолтой мэдээлэлүүд өгсөнд. Тэгэхээр манай ээжүүдтэй бүгдээрээ баярлалаа. Бүгдээрээ сайхан амарцгаарэ. Монгол даанууд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Цааштай. Үнэхээр сонирхолтой ярилцлага боллоо шүү. Баярлалаа. Бүгдээрээ баярлалаа. Сайхан амарцгаа. Сая хөөхд орилоод явж чадсангүй. Надаас их сонирхолтой байлаа. Хэрэгтэй мэдээлэл хүмүүстэйгээ хуваалцаад маш үр дүнтэй цаг өнгөрөөлөө. Тэгээ бүгдэнд нь бас амжилт хүсье. Тэгээд дараагийн дөрөвдөө байж ах юм чинь тэгээд холбоотой мэдээлэл солилцоод холбоотой байцгаая. За тэгээд мөгөдөө бас арилжаанд амжилт хүсье. Гэр бүлтэн бүх зүйлд нь бас авч жаргал хүсье. Баярлалаа маш их баярлалаа. Баярлалаа. Бүдэнд баярлалаа. Мундаг бүсгүч өчөө шижрээ уука тай сэтгэлээ хуваалцсан дулаа самаа бүгдээ сайхан амарцгаараа баяртай. Баярлалаа. Бүгдээ сайхан амараа. Баяртай.